Powered by Airplane. Аяли хөгжи. Podcast room-ийн хамтрагчаар Сан Мигэл, Mompay, XM Broker, Zubroka, Avandra. Зээ сайн байцгаана уу манайхаа podcast room-ийн цаашин дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Powered by Airplane аяли хөгжи гэдэг өрөөтэй явдаг байгаа. Тэгээ бид бүхнийг байнга дэмжиж ажилладаг. Сан Мигэл IT хамт олон amo XM Broker, Avandra, Zubrokагийн Jin мөн удаагийн дугаараас ахлаа бид бүхэндээ Mompay application хамтран ажиллаж эхэлсэн байгаа. За Avandra дуулахад таатай байна. Ингээд өнөөдрийн дугаарын зочдоо та бүхний өмнө танилцуулахад бэлэн болсон байна. Өнөөдрс подкаст манай за эмгтээс эхэлч те. Манай Бама үргэлжлээс үзэгсэнд Бама. Бүртээ Бама. За дараа нь болохоор манай подкастт маань гоо сайхны мис заслын эмч манай бэхээ хөрөлцөн ирсэн байгаа. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Над дээр галгачих байна. За тэгээд өнөөдрийн сэдвийн талаар ерөнхийдөө минэз гоё танилцуулаад явчих. За өнөөдрийн сэдвийн талаар бол ерөнхийдөө юу яа гэж бодож байна одоо. Гоо сайхны мэсцлийн одоо тэр тундаа одоо хөх томруулах, одоо өгзөг томруулах, өөх суруулах гэсэн одоо нэг гурван чиглэлээр одоо ярьт юм уу гэж бодлоо. Одоо ерөнхийдөө зүйлүүд одоо нэлээд дийлэх одоо хүмүүс одоо хийлгэж байгаа, охид бүсгүүчүүд хийлгэж байгаа. Тэр талаар одоо мэдлэг олгох тийм ээ. Тэр талаар ярих гэж бодож байгаа. Манай Бама маань өнөөдөр бас одоо хостор ажиллаж байгаа тийм. Эмэгтэй талаасаа манай Бама асууна. Эрэгтэй талаасаа Санжа битээр асууна гэсэн үг. За. Оо Бама хост хийж юм уу? Хост. Оо за баярлалаа ингэж ажиллаа шүү давлаа. Цалантай шүгөө штэ тий. Вартер авахгүй шүү нэгсэн гэдэг. Миний хамар бол вартер их гэж. Гапигуусаа найзын подкастт өрж гинэ гэд хинтээ хамт гэсэн чинь гоо сайхны мэдсэлчтэй хэр нүгс ойлгосон л доо. Бүхс ярих гал намайг дуудаж байгаа юм байна гэд тий. Өмнө бидэд ингэсэн. Нөгөө нэг хэнийг оруулаад бас нэг эрэгтэйчүүдийн эмч оруулаад бас мис заслын эмч. Тэгээд яг эмэгтэй талаас нь болохоор манай Оли ороод ингээ бид боо шог ярьсан. Тий тэгээд би бол хөх бүхсэн нэр нь бууж байгаа юм шүү. Том жижиг яасан ийсэн те тэр одоо аль бид нар тэгэл яг мэдлэг олох үүднээс ярьсан. Яг чи өсвөл юу яаж болно? Боо шог ярьж болно. За нэр төр хэрэг. За би бол сая хамар хийлгсэн. Тэгээд нөгөө хамгийн гол нөгөөс энийг бирэл үзүүлсэн юм чи. Тэгээ одоогоор баг 2 сая үзэлттэй ах шиг байсан. Тэгэл бүгд л мэдчихэж байгаа. Бүгдээр баг үзсэн байл. Тэ одоо Монголын ард түмэн баг бүгдээр. Тэглгүй нэг нь үзүрнээр уртын биш үү гэж 730 улаан хектар жин тэр үнэхээр завтай байдаг нэстэй. Тэгээд би бол хамрандаа дуртай байна. Тэгээд би анханасаа уг нь л угаасаа хөх сонирхчихсан байхгүй. Минийс ч одоо 3 хөх хөлцсөн. Энд ч одоо л би ингээд айгуу сайхан аргалаад тийм ээ дэмжээд ингээд сууж байгаа болохоос ш энэ чинь бас намрын нэлээд салхитай өдрнээс нүцгэн гарвал бас нэлээ хийсгэр тийм болцсон ингээд яг намрын салхинд хийсэн одох гээд байгаа байхгүй надаас тэгээд хөх сонирхож жоод яг аз тараад над руу ягаад ч юм солонгос имлэгийн сан холбогдсон. Тэгээ ер нь солонгосын 3 имлэгийн санал тавьсан. Бартраар хөх хийлгээч. Тэгээ найз нь бүр сөүл нийсч очоод бүр очсон юм чи. Очсон. Ганамд очоод үзлэгэнд ороод тэгээд ийм солонгос өвгнөр хөө хэмжүүллээ. Тэ гарч ирээд нүцгэллээ. Энэ мөхч ингээд сөххийн, шидэхийн, хэмчхийн. Тэгээд баах юм ярьжсэн аа бас би өөрөө угаасаа юм айгу том хөхтөөс ахгүй рээдтэй тэ. Тэгээд том хөхч ялангуяа хүүсний дараа бүр илүү их унжт юм байна. Одоо тухайн үед би чинь манай хүмүүлгийнхэн манай их сургуулийн намайг манай сургуулийн бахархал гэж ярьдаг байхгүй. Сургуулийн хамгийн том хөхтэй. Өөр юм жижигэн биетэй болохоор бүр юм нүсэр харагддаг. Тэгээд өөрөө тийм гоё хөхтэйс учраас нэг унжчихаар сэтгэл нагаар үнэхээр ундын бил ингээл хөхөө харахаар л бүр ингээд одоо л би хүсэм нөгөө хуучин шигээд ядчил плаж топод өмсч тоолцсон. Хөхөндөө тааруулж буцалтай болчих юм чи. Яг юм гурвалжин өмсөйг гэхэл нөгөөдөг ч юм. Гэлтэй ингээл айгүй хэцүү. Тэгээ заа зөвөрн зориглоё гэсэн чи юм чин чинийх ингээд угаасан юм эзэл хүн томтой юм байна. За нормал эмэгтэй хүнд 200 талаас дээдлэн 350 грамтай хөх ер нь хийдэг солонгос хэмжээнд гэсэн баггүй. Тэгээд чиний болохоор 400 таач орохоор байна гэж байгаа байхгүй. Тэгээд эмэгтэйний хөх чи ингээд
булчин фат гэд надад айгуу гоё ингээ ойлгуулад тэгээ чиний болохоор ийм фат нь хайлтсан учраас унтцсан. Гэхдээ арьс нь унжилт байхгүй учраас ийм сойлт мөлт хийж ойход бол муухай. Гэхдээ ийм гоё силикон хийчих юм бол буцаад хуучных шиг гоё болно гэсэн аахгүй. Тэгэхээр би хуучин зураг харуулад this nice гэсэн. Тэгээд даанч 400 мөрөнзүүтийг буцаага илгэчих гэж утсан чинь нуруу өвтгөмсө санагдаал. Тэгээд сүултээ өгс би яар хөхөр мөнгө болдог ш. Амарал мөнгө болдог юм гэж бодолцоо. Тэгээд болцоохгүй. Тэгснээ за ер нь хамраа энцлээ. Тийм шийдвэр төрсөн. Тэгээд хөх бол эмэгтэй хүн болгон ямар нэгэн байдлаар бодож үтсэн байдаг баха гэж би бол бодож байна таны үед. Яг хэлж байгаа шиг чи яг ийм асуудал баг өдөр болгон л ирдэг те. Тэгээд ер нь бол 30-аас дээш 35-аас дээш наслсан эмэгтэйчүүд ер нь ихэнх нь ирдэг. Тэгээ хүүхдүүд нь 3 нас, 4 нас, 5 нас хүрсэн. Тэгээ одоо ингээд яг ажил амьдралынхаа ингээд боломж цаг заваа гаргаад ингээд орох гэж байна. Минийх тэгтээ унжцсан. Яг л энэ асуудал ирдэг байхгүй. Тэгээ би бол эсэргээр жоохон унжаад суларцсан байгаа хөхөн дээр явж том хөх хийчихэр буцаад илүү хурдан унждаг. Яагаад гэвэл тэр чи арьсан сундсан суларцсан байж штэ. Тэгвэл тэн дээр явчихад ингээд томыг хийчихэр ихэндээ гоё байна. 1 жил 6 сар гоё байна. Тэгээд ирэхээр буцаа хурдан унждаг. Тэрнийхээ оронд нэгэндээ ингээд яг өөрийнх нь хүсэж байгаа нь те нэг одоо бол хүүхнүүдний том хөсгөө болцсон. Яг биендээ тохирцсон гэвэл анханасаа сойлттой орно гэвэл маш бага хэмжээний имплант хийгээд хөхийг дээш нь сойх хэрэгтэй. За ер нь тэгээд одоо ингээд Солонгос руу бас айгүй хүмүүс явдаг болчихсон. Гоо сайхны аль тэр бол угаасаа нээлттэй. Тэнгууд бид нар чинь нэг ийм арт хүн байгаад байгаа байхгүй. Аз гэхээр бас Аз биш. Европ гэхээр Европ биш. Аз Евро хосолсон ийм арт хүн байгаад байгаа байхгүй. Азад очиж тийм монголчууд. Аз яг үндэ Солонгос, Япон хүмүүсээс том бийтэй. Европ руу гарахаар жижигхэн бийтэй. Тэгээд тэр хоорондын дундлын хүүхний арьзмарын сонголт айгүй чухал байгаад байгаа байхгүй. Азад хийлгээд ирсэн хүүхнүүд ихэнх нь ингээ бас имплант авалж байгаа хүмүүс байна. Одоо 5 жил болсон, 3 жил болсон, энэ жоохон онцгүй болсон гэсэн гээд. Тэднийг харахаар ер нь 250, 275, 300 бол их том гэж үздэг. Манад бол эсрэгээрээ 300, 320-тай 350-таг би ер нь хүүхнүүдэд их зөвлөдөг. 300 дээш. Тийм. Тэгэнгүүт Европ руу болохоор шүүн 300 бараг авч хэлцчихгүй. Сая би 5 сард Польш руу яваад бас нэг 7 имлэг дээр байсан. Тэнд харж яхад ер нь 475, 500, 600 гэсэн сайз. Одоо би Монголд жишээ нь хамгийн том нь бол 575 таг хийжсэн байхгүй. Тэр бол метр 90 гаруй сантиметрийн өндөртэй спортоор хичээлдэг юм хүндтэй. Тэрийг ингээд дүүрэх гэж маш олон имплантын газруудаас хайлгаж байгаа авч байгаа. Ваа. 300 нийлүүлээд 300-аас 2-ыг хийчихв. 600 биш үү? Одоо бас тэгтээ гоё болцсон. Юмнууд нь хөгжөөд имплант эднэр яг намайг анх нэг 8 жилийн өмнө салбарт орж ирж байхад ингээд олдохгүй эсвэл ганцхан импланттай баригддаг. Одоо нэлээд импланттай болсон болохоор сонголт ариунтай болсон. Ирчүүдийн хувьд болохоор хөх нөгөө зөвхөн ийм гадна харагдах, эмэгтэйний хөх гоё харагдах. За энэ ийм тийм хөхтэй гэж хардаг бол биднэрт эн чинь бас аюух зовлон мэддэг хөхгүй. Би бол одоо аюу том хөхтэйдэг байхдаа нуруу амар өвдөд тэг хөхний сүү орсон чинь миний ингээд би ийм жижигэн битэн штэ. Тэгсэн мөртлөө тойрог нь 115 таа заяа. Тэгээд левчиг олдохгүй тухай үдээ. Би уйлаад. Тэгээд миний ингээд нуруу өвддөг байсан болохоор би ингээд завал гарвал ширээн дээр тавьж ингээд нуруу хамраад байсан. Үнэхээр хэцүү. Тэгээ том хөхтөөдөө би чи ингээд бас уйлан заяа. Тэгээ уйлан нуруугаа амраана. Тэгээл нөгөө хүн тэгж жаад унцсан чи бүр сэтгэлээр амжиж байгаа. Тэглэний ч үдэ яах юм. Сайхан гоо сайхны алгал ш тийм битээ. 1000 мөсөр арчаад яагаад ч ингээд бүтэхгүй. Тэгээ бид нэр ингээд өөрсдөө энийг би унжуулнаа гэд унжуулааг байхгүй. Тийм. Тэгээ энэ тохиолдсон байдаг. Тэгэнгүүт тэр ийм хөх хийлгсэн гэд энийг ер нь буруутгаад байгаа хүмүүсийг болохоор би амар гайхтыг. Ерөөсөө хүсч бид нар ингээгүй. Тийм шүү дээ. Би бол ингэж боддог. Би бол пластик одоо энэ гол сайхны бэлтгэлийг амар дэмждэг байхгүй. Яагаад байж болохгүй гэж те. Одоо нэгэнтээ одоо өөрийнхөө сэтгэл ханамжгүй юмдыг одоо мөнгөдлөөд өөрөө хэлүүлээ сэтгэл ханамжтай болж байгаад бол би бол нэг ерөөсөө эсэргүүцдэг байхгүй. Гол нь зөвхөн нөгөө баланс юмыг зөв хэтрүүлэх хэрэггүй. Яг гоё балансаар дээр нь тавиулаад одоо жишээ нь тэр зарим нэг амар одоо уурал морол бүр амар хитрхи том те эсвэл нэмд амар тийм том сэтгэлцэн бол надад болж байгаа сонир санагдав. Гэхдээ надад хамаагүй л дээ тэр бол тэр хүний л дөөрийн дур байхгүй. Юмаа ер нь бол нэг балансаа алдахгүй бол би бол пластик юмсцгийг үнэхээр дэмждэг хүний нэг байхгүй.
Тэгэхээр манай энэ удаагийн дугаарын хамтрагчаар Mompay-ийн Travel Sim бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Та бүхэн өвөл болоод гадагшаа аялалд явах гэж байгаа бол Travel Sim-ээ Mompay-ээс авах боломжтой. Та бүхэн Mompay application руу ороод бусад гэсэн зэс рүү орсноор энд Travel Sim гэсэн хэсэг байгаа. Travel Sim гэсэн хэсэг рүү орсноор та бүхэн аяллахаа Travel Sim-ийг эндээс та бүхэн eSIM-ийн худалдаа авах боломжтой болж байгаа юм байна. Тэгээд нэгэн урамшууллыг зарласан байгаа. Тэр нь юу вэ гэхээр та бүхэн Mompay Travel Sim-ийг авснаар 15% буцаа олголтыг авах боломжтой болж байгаа юм байна. Ингээд манай хамтрагчаар Mompay-ийн Travel Sim бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Яг нөгөө гоо сайхны хагалгач нь өөрөө юунаас холбоотой. Эдийн засаг, аль орных нь кино урлаг, соёл хэрэг хөгжиж байна. Энтэй холбоотойгоор гоо сайхны салбар ингээ ховсын өөрчлөж байгаа. Жишээ нь одоо бидний аав ээж нар бол Оросыг ингээ жүжигчин дуучныг амар гоё гэж боддог байсан бол 2000 онд Америкийн Холливуудын олон нийт танил жүжигчд гарч ирэл тэ. Ийм бол гоё гэж одоо 2010-аас хойш Аз руугаа Солонгос соёл ороод ирсэн. Тэгүн гудал жижигхэн биетэй жижигхэн байхцсан гоё гэж одоо нэг иймэрхүү юм явагдаад. Сая гоё нэвтрүүлэг гарлаа шүү дээ. Монголчууд бас дэлхийд шуугууллаа шүү дээ тийм. Юу лээ нөгөө physical age тийм. Тэрүүгээр одоо монголчууд ингэ таньсан. Магадгүй Монгол улсын эдийн засаг хөгжөөд соёл урлаг нь дэлхийд гараад Монгол гэдэг улс дэлхийд бүр ингэ танигдаад ингээд ирэх юм бол Монгол нүдгээд бүр Антомын номон дээр бичсэн байдаг байхгүй. Бидний нүдийг ойногоор чартгар тийм. Энэ бас Монгол шанаа гэдэг бас юм. Монгол шанаа дэлхийд гарахыг үгүйсэхгүй. Тийм бол угсаал цаг хугацааны асуудал. Тийм хаан соёл явж чинь тэрлүүл хүн сонирхч идэг. Найзаа самар хэлэхдээ утсан давхраа хэлчихсэн. Тий тэр мэдсэн. Бас давхраа хэлчихсэн тий. Гэтэ нөгөө нэг би өөр эмчнэрээс нь гуугаад ингээ хамгийн жижигхнэр нь яг миний нүдний юм хэлбэрийн дагав хийгээд өгөө гэж жагаад хэлсэн байхгүй юу. Тэгээ эмчнэр болохоор одоо нэгэнт хийлгэж гоё том болгосон дээр юм биш үү. Чи дараа нь харамсахгүй гэдэг байхгүй юу. Тэнгүүд зүгээр миний давхраа ингээ дандаа хавдаад орж гараад байдаг нь л надад амар төвхтэй. Ер нь бол давхраатай. Тий, ер нь бас байгаа. Тэгээ өөрийнх нь байдаг хэмжээнд дээрээс яг ингээл хийчих. Тэгээл би ерөөсөө дараа нь гоншхон тахгүй гэд. Гэтэ одоо надад энэ үнэхээр таалагчлаа. Би минут өмнөхөөс бодоод нэг тийм амар ерөөсөө огт өөр харагдахгүй байгаа. Тийм. Гэтэ ингээд хийлгэцэн. Тэгээ нуцсан давхраа чинь гаднаа ойдл байхгүй. Гоё юм биш үү? Нуцсан давхраа яа гардны цаг хугацааны ирэхээр гардны юм яа тий. Тэгэл үлдчихдэг гэсэн шүү. Насан яг бүр хөгшрөө зохиончхад л дарагдах байх л та. Габи давхраатай хэлв. Мэн чи нуус давхраатай. Байсан гэнэ. Клэр давхраар. Нуус давхраатай гэдэг аах. Би чи нүдэндээ дуртай би чи нур нүдтэй. Бэхийг одоо давхраатай ингэ асуучил бүр алдс болохоор. Чи алын нүдэн бэхээ гэд хочтой бай. Надаас тэгтээ айгүй хүмүүст асуудал хаан хэлгэсэн гэдэг. Тэгээ би заримдаа цаашлууллаа биш би гадаад хэлгэсэн юм заримдаа манай хэмжээ нэлгэн. Тэнгууд одоо яг би чи яг өмнөд Монгол царайтай хүн биш байхгүй. Тэгэнгууд яг Монгол царайтай нэг бүсгүй орж ирээд яг чам шиг давхраа хийлгэмээр байна гэдэг тэр яг боломж юу? Чи Антоми ясны бүтцэн шал өөр бүтцтэй байна. Би чи амар давхраатай шүү дээ. Горуулаа гэж нэг 3 хоногор явсарч байгаа. 3 хоног унтахгүй арих бол ер нь орно. Гараад ирнэ гэдэг. Унтахгүй арих нь ямар амар юм ярьч вэ? Би сая одоо юу бид нар ингээл жишээ нь амар том хар хөхөн шиг бүхтэй олмоор байна. Европ хөхөн нүдтэй олмоор байна ороод ирэл бүтгүйстэй. Бүтгэхгүй тэрийг аюулсан үйлчлүүлэгчдэг ойлголцох хэрэгтэй. Одоо ингээд нэг асуудал ирдэг шүү дээ. Одоо бид нэг Холливуудын нэг амар жүжигчний зураг барьсан яг ийм болох гэдэг. Гэтэл манай хүн өөрийнх нь биений бүтц арай өөр ягаж боломжгүй. Тэрийг нь аягүй сайн ойлгуулчих юм бол гайвал. Тийм энэ бас нөгөө гоо сайхны салбарт байсан болохоор ер нь зовлог гэж мэднэ. Би ч бас нэг худлаа нөөсч байсан шүү дээ. Тэнгэж шал ондоо өдөө зураг авч ирж би яг ээ өстэй болмоор. Тэгвэл та эднээс ирлээ царай муутай гэж хэлэхэд аягүй хэцүү. Тэ яг адилхан болгож болно. Үсийн нь яг тэр адилхан болгож болно. Гэхдээ тэр чинь нэг хүний өөрөх нэг царайны одоо юу нэг пропорц ч юм уу том шанаа манаа ч юм уу жижиг нүүр ч юм уу тэрнээс шалтгаалаад шал ондоо харагдах юм уу тийм юмнууд байгаа. Тэгэхээр ер нь наад зовлон гэж бол мэднэ. За санчаад одоо импланттай хөөх одоо барьж ирсэн тий. Минийд барьж ирсэн мэт тий. би өөртөө яг үнэ хэлэх үү? За Барьж байгааг байх. Би санахгүй байна. Зүгээр санахгүй байгаа юм болов уу? За чи бол барьж ирсэн баг. Мань бол мэж бас барьж байгааг. Юу вэ? Зүгээр байгаарэ.
Яг бол тэр охин нэг импланттай байсан гэж бол санаанд л орж ирэхгүй. Гэхдээ би бол ингэж боддог байхгүй. Зарим хүмүүс ингээл тэрний хөхн одоо л тэгтээ арай гайг болчих. Хүн амар олон хүмүүс хэлж байгаа болохоор одоо л арай гайг болчих. Хэдэн жилийн өмнө бол тэрс хөх хэлсэн мэлээ амар ховж өвшиг ярьдаг гэсэн шүү дээ. Одоо л ер нь бол нормал яг нэг байдаг л үзэгдэл болчиход. Одоо жишээ нь ингээд хоёр имплант нэг бүсгүйтэй унтлаа гэж бодъё л да. Тэгтээ яг унтах тэр процесс момент эдний хөх одоо имплант хийж өгөөд үзээд явахгүй үстэ. Бас яад юм. Би бас сайн мэд. Би бол имжил болохоор нэг уус өдөр болгоно л үзэж байгаа болохоор. Гэхдээ тэр чинь мэдэгдэн л тээ. Мэдэгдээд байгаа байхгүй. Мэдэгдэн бэлээ. Гэтэ эмч маань хийвэл бүр сайн мэдэх юм шүү. Нэг атгаал мэдэх юм шүү. Харин ч илүү мэдэх юм шүү. 300 г бай. 350 шүү. 350 шүү. Энэ хоёроос илүү мэдэх юм шүү. Ойныг санджаа хийсэн үү? Энэ яг санджааг л арга барилаа дэг. Солонгосчууд юм хийдэг даа гэдэг. Зүгээр хийдэг эмчийнхээ одоо тэр дорж юм хийсэн. Гэхдээ бид хэд нэг юм одоо яг ижил салбарын эмчнэр байгаа штэ гоосгын эмчнэр үзлэгт ороод л над дээр ингээд өөр эмнэлэг дээр орсон гэсэн гэл хүмүүс ирээч. Нэгнийхээ ойдлыг хараад ер нь гадралдаг болчтой юм бэл. За энэ би хэлгэсэн үү? Тийм. Тэнд хэлгэсэн үү? Тэр юм бэл. Чи одоо хамрын хаалган дээр ч гэсэн ингээд за энэ эмчи хамраа байна да. Энэ эмчи хамраа байна гэдэг ер нь бол анзаа авчдаг болчтой юм бэл. Энэ хэний хамраа байна гэх. Би харин хамар сайн мэдгүй шүү. Миний хамрыг хаана хэлсэн гэдэг тийм зарим хүмүүс. Миний амрыг намайг бол жоохон бахад төмсгөө янзлт юм бол гэж асуудаг байсан. Жоохон бахад одоо ч тэгээд мэдхгүй тэг тийм болоо та жаас. Зэрлэггүй штэ бичээ. Тийм зэрлэггүй. За. Би нөгөө нэг юун дээр гоо сайхны мэс таслыг эргэжтэйчүүд нэг юм яриад байдаг штэ. Ориг ороолгоо штэ маа штэ. Тэгээ яг бас оргиороо гоё ч бас гоё л та тий. Тэгтээ яг оргиороо гоё байлаа гэд тэрнээс илүү гоё болох боломж байхад тэрэн дээр нэг тэгж мэгж хэлэх хэрэг байна уу маа гэж би жоохон боддоо шүү дээ. Тэгээд бас ер нь бол жишээлбэл одоо ингээд ихнэр мэхнэр жишээлбэл ингээд гоо сайхны мэс заст бас л орно гэх юм бол би л хоёр гараа өргөөл дэмж тэгээд тэгж өрөөл мэд. Яг уу. Энэ яг тий. Эмэгтэй хүмүүс угаасаа биднэрт зориулдаг шүү дээ. Тэр хүн яг гэд амьдраад өөрөө гоё байх гад одоо ялангуяа эрэгтэй эмэгтэйчүүдийн гендрийн асуудал амар ялгадаг үз ижил дүгш бай гэдэг ганц хөхөөл гэснээр одоо нөхөр нь зөвшөөрөхгүй тэр бол айгүй ер нь бүдүүлэг асуудал. Нөгөө талдаа бас эрэгтэйчүүд нөхрүүд нь гоё дагуулад ирж байгаа хүмүүс байна. Тэрнээс одоо яг эмэгтэй хүн дээр одоо хэнийг хүн дээр би хөхөөлөгчүүд чиний амьдрал сайжрах уу гэвэл бас өрөөсгөл байхгүй. Тэр хүн сая хэлж шít хувц өмсөх гэсэн чинь ингээд болдгоо. Тэрэндээ сэтгэл нь ханахгүй байхгүй. Тэрнээсээ хичээд өөртөө итгэх байдал нь алдагдаад байна. Тэгвэл тэр хөхийг хийчи, тэр өөхийг соруулчи те. За өөхний талаар ярьж явах хамаагүй. Болно хамаагүй. Жишээ нь одоо өөх сурвалж хагалгаа ингээл муухай болохгүй бүтггүй гэдэг боловч яг судалгаагаар харах юм бол дэлхийд тэр хамгийн ихэгддэг хагалгаа өөх сурвалж хагалгаа. Тийм. Тэгээд бүр тэн дотроо хамгийн бага эрсдэл хүндрэл үүсдэг хагалгаа байхгүй. Өөх сурвалж хагалгаа нэг хүн тархан байж байгаа тийм турах зорилгоор бас хийгддэг. Биеийн зөв галбиртай болгож хэрэгтэй. Үнэхээр энэ дааврын өөрчлөлтүүд байна эмэгтэй хүмүүст. За тэгээд ажил амьдрал ингээд зөндөө олон хүчин зүйлүүд байдаг. Тэрнээс болоод фитнест явж чадахгүй эмэгтэй хүн байх шүү дээ. Гүйж чадахгүй эмэгтэй хүн байгаа. Өөртөө цаг гаргах гэсэн 3 хүүхэд 4 хүүхэдтэй. Тэгсэн нэг мэдсэн 45 46 50 хүрж идэг. Тэгээд ирэнгууд өвдөж эхэлнэ. Нуруу өвдөж эхэлнэ те. Тэнгүүд өг сурвалж хагалгааг орчих юм бол биеийн зөв галбиртай болоод тэр өөртөө ихтэй болно. Нөгөө фитнес тарин чөлөөтэй явдаг бол. Таад ингээ фитнест явж байгаа хүмүүсийг анзаардаг бол жоохон махлаг тархан өсгөчүүд нэг өөртөө итгэлгүй явааддаг байхгүй. Нэг үйлсийн зам дээр ховц өмссөн ч гэсэн танаа зовоол. Тэгэхээр тэр өөртөө итгэх итгэлийг л жоохон өгч байгаа. Тэрнээс ч бүр амар Есүс буддаа биш те. Гоёлгох гэсэн юм бол биш. Өгтөө олчвол хүнтэй сунаа гэдэг биш. Тэр эмэгтэйгийн өөртөө итгэл нэмэгдсэн учраас өөрийгөө үнэлэх хүнлэмжин нэмэгдэнгүүт өөрийнхөө үн цэнийг арай өөрөөр мэдрэл хэлчихэн л дээ ялтаж. Судалгаач бас байгаа. Тий, зөв сонголт байдаг. Гэр бүлийн хөрсөн харилцаа гэж байгаа те. Тэр бол 70-80% та буцаас хэрэгдэг. Ганц бие биесэн бүсгүйчүүд маш хурдан одоо найз залуутай болдог, гэр бүлтэй болдог ч. Хөхий тэгэл шууд найз залуу. Тэгээ энэ өөртөө итгэх итгэлтэй болдог юм шиг байна. Тийм тэр бол ангиж чухал. Би тэгтээ өг саруулны тийг ингээ гайхаад шүү дээ. Нэг юм шприцний зөөж байгаа. Тэр тэгтээ яа дараа нь тэгтээ амар өвддөг бах те. Өг саруулах хаалга ер нь өвдөлт бах та.
А тийм үү. Хамгийн хөвтөл баг. Би бол ингэж бодоод байдаг шүү дээ. Ингээд тэр их өөх одоо арьсанд наалцсан, арх масанд маханд наалцсан байгаа өөхийг одоо саруулаа байхгүй болохоор тэр дараа нь идэх процесс төр мэдээж өвддөг, амар өвддөг байх гэж бодоод байдаг шүү дээ. Тийм. Гэхдээ нөгөө нэг бусад хагалгаа байна те. Жишээ нь хөхний хагалгаа, булчингийн цаанд тавьж байгаа их өвдөн хэцүү. За одоо хамрын хагалгаа. Ороход унтуулахад орсон бол яг мэдгүй. Тэгтэл хамрын хагалгаа бол чанга хагалгаа. Би бол айдаг болохоор ч идэггүй гэж магадгүй тийм. Өг сурвалж хагалгаа харьцангуй бага өвдөлт. Өөрөө өөхний эс дотор мэдрэлийн ширхэг харьцангуй бага байдаг. Тийм болохоор бас өвдөлт бага. Одоо би нэг юм гайхаад байдیں۔ Одоо өөх хөвлийн өөхийг соронгуудаа өгзөр рүү хийдэг тийм үү? За тэгээд одоо ингээд өгзөг рүү хийгээд тэр хүн одоо жимд явдаг ч юм уу бэлтгэл хийхлээр тэр өгзөгний өөх хайлна. Хайлах. Тэрийг одоо хэмнэлтэнд байлгахын тулд одоо жим хийх хэрэггүй гэсэн үг яах вэ? Хийх хэрэгтэй. Ялангуяа ингээд гэхдээ тэрийг нь бол үйлчлүүлэгчтэй маш сайн ойлгуулах хэрэгтэй. За жишээ нэг юм 3 см-ийн цуцаантай өгзөг байлаа гэж бодъё л доо. Тэр хүн дасгал хийгээд ингээд өөхөө хайлуулаад булчин томрохоор өөх нь хайлаад 1 см өөхтэй бол буцаад 2 см булчинтай боллоо гэж бодъё зүгээр хараар ярихад тийм. Тэгэхэд тэн дээр 3 см өөхөн дээр би 5 см цуцаан өөх хийчихэл та. Тэр тодорхой хэмжээнд хайлаад өгцөг нь ялгарч ирдэг. Тэгээ угаасаа нөө фитнесээр хичээлж байгаа хүүхнүүд фитнестэй бүр ороод ингээд бүр одоо хичээлээд ингээд ирэхээр тэр өөхөн чухал биш нөө нэг булчингийн хэлбэрээ анхаарчдаг байхгүй. Тэгэхээр тэр ингээд яваад гэж. Тэрнээс бид нар угаасаа л жингас би бол жишээ нь фитнест явах дуртай. Тэгтээ тэндээ бол зүгээр бак болохоос илүү килограмм жингээ хасгаж эрүүл байх гэж явж байгаа. Юу хийж болох вэ? Хөвлийн өөхөө цээжэндээ хийж болох. Ер нь бол хийдэг рүү шахаж болох. Тэр эрэгтэй хүмүүс хийдэг болцсон юм. Хийдэг. Одоо эрэгтэй хүмүүсийн 6-7 булчин гэж хэвлэлийн байна. Тэрний имплант хүртэл байна. Цээжний имплант байна. Ер нь бол бүхэл шилбэний имплант ч гэдэг. Тийм имплантууд бол байгаад тах шүү. Тэгээ хэвлээ мөвлөнд нэг суулгаа тэр тэгтээ битгээ тэр удаа настай. Тэр яг л байна. Яг л байдгаараа байна. Тэр зүгээр тэгтээ одоо жишээ нь чи бол спортоор хичээлдэг хүн бол шаардлагагүй. Тэгсэн чинь ингээд булчингийн хадангар шил үүсч юм юмс. Гоо сайхны хагалгаа гэдэг юм чинь шүү дээ. Ийм байхгүй. Бас нөгөө талаар нөхөн сэргийх хагалгаа гэж юмтай салшгүй холбоотой. Жишээ нэг эмэгтэй хөхний хавдар тусаад хавдраа авуулчлаа. Тэр хүн цаашаа амьдрах хэрэгтэй болчихж байгаа. Тэр хүнд амьдралын аз жаргалыг нь бэлгэлэхийн тулд буцаад тэр имплант гэдэг юм хийж байгаа. Нөхөн сэргийх өөр газраас нь арьс булчин махаар нь хөхийг орлуулж өгч байгаа юм. Яг ижилхэн болж чадахгүй. Гэхдээ ямар ч байсан тэр хүн итгэлтэй байна гэсэн. Яг энтэйчлэг одоо ингээд том гизтэй эсвэл нөхөл нарийнхан сав шиг залуучууд байж шээ. 1000 хөлийгээд нэмэрхүү. Сүүлдээ тэрнээсээ ичээ шорт өмсдөг. Үгүй шорт өмсөхгүй өмд өмсдөг те. Тэр залуучууд ичүүлэхгүй тул өөртөө итгэлтэй байхын тулд хөлийн шилбэнд нь имплант хийдэг гэж байгаа юм. Тэгээ энэ гоо сайхны хагалгаа чинь өөрөө ингээд асар олон жилийн түүхтэй. 2000-аас манай эртний өмнөх 2000-аас 2500 жилийн түүхтэй байхгүй. Анхал тэр хамрыг нөхөн сэргээх, хоньны арьсыг авч шилжүүлэгч тийм иймэрхүү хагалгаа явсаар байгаад ингээд он жил явсаар байгаад ер нь дэлхийн 1-2 дугаар дайнаас хойш амар өсрөнгөө өгсөн. Тэр нь өөр нөхөн сэргээх хагалгаан дээр тулгуурласан байна. Дайнд явсан чинь хамраа бодвол хамрын тасарчлаа. Дайнд туссан тэр хүн яах юм хамраг. Тэгвэл нэг газраас нь арьсыг аваад хамрыг яач. Ингээд явсан. Нөхөн сэргээж ингээд явчаад гоо зүг юм хийж болохгүй. Тэнгүүд нөгөө гоо сайхан гэдэг юм ороод ирчихэж байгаа. Тэгээ энэ гоо сайхны хагалгаа зөвхөн одоо гоё болохын төлөө биш. Тэр хүний амьдралын чанарыг сайжруулахын тулд бас хийгддэг. Нэ. Гэтэ нөгөө нэг бүхс хөлддөг гэж үнэн үү? Тэр хотлаа. Одоо ингээд имплант хийчихнэ. За таны одоо хамарт хийсэн байна те. За бидний мөгөрс окей те. Тэнгүүд тэр гадны биетийг таны биед хийж байгаа бол тэр гадны биед яг таны бие хэдэн градустай вэ тэр үлдэл байж байна. 36.5 градусд бол 36. Магадгүй осгоод дараад бээрээд хөлдөөд хөл тэр хөлдөн гэсэн үг байна. Тэрнээс бааранд орохоор гэрэлцдэг одоо тэр бол. Би энэ хавирганаас авахулж илээ гэсэн. Йоо хавирганы ирээс нөөж өгөвддөм би. Хавирганаас авахулж хийсэн юм. Мах юм уу? Мөгөрс. Мөгөрс амар ярьдаг юм. Мөгөрс хавирганаас. Би тэгтээ өөрөө айгу би ч бас тэг өвчтөж байгаа зөрөгтэй. Тэгээд монтолог горсохгүй. Процессыг мэддэг. Процессыг мэддэг. Чи балаа юм би балаа юм мэддэг гэдэг. Ер нь зөвөр би өөрөө зүүрлсэн байхгүй. За би 2 ихрээ төрүүлэхдээ наркоцгүй л орсон шүү дээ. Хэсгийн мэдээ алдуултаараа. Тэгээл хүүхдээ ингээ биеэс тасарч яхахыг
хоёр хүн өрөөсөө гарахыг ингээ мэдрэх ингээ амар бүр үнэхээр маш цөөхөн мэдэрнэ шүү дээ. Ингээд гидснээсээ хоёр хүн ингээд таслаад гаргаж байгаа мэдэр чинь бас айгүй ондоо ихгүй. Тэгээд би энэ юу ямар процесс болтон бол гэд эмчтэйгээ уулзахаар за энэ нь өндөр болно. Энийн тэгшил чинь гэл тэнгууд нэг юм ид шидээр л болчих юм шиг. Ямар байт юм бол тэсгийн мэдээлэлтүүлээр орж болно гэхээр окей наркотик орё гэсэн. Тэгээд хавиргаа төсөөлөл хавиргаанаас ингээд мөгөөс авд юм л шүү дээ. Авна тэр чинь нөгөө миний чихний мөгөөс ус жижигхэн нэг хүрхгүй. Тэгээ ерөн чихний мөгөөс бол хайлчт юм билээ шүү дээ. Хэдэн жилийн дараа буцааж жижигэрчдэг. Тэгээ имплант бол яах юм? Хавирганы мөгөөс бол ер нь арай харьцангуй хатуу. Гэхдээ ер нь бол ийм урт хугацаанд суусараад одоо насан туршдаа л чи дахиж хамраас хүлэхгүй нэг л удаа төсөөлнө гэхээр окей хавирганаас авах тэгээд орж байгаа байхгүй. Тэгээл яг орсон чинь яг ингээл нэг арьс хөгдөг шиг болж байгаа байхгүй. Тэгээд өө за энэ миний арьс гал гэсэн чи энэ чинь бүр юу чи нэрэлээ. За чи тэгээ дундуур нь яриад байгаа тийм би ингээ яриад байгаа. Уус унтахгүй юм чинь. Тэгээ үүрт сонирм амт нэг юм сөхүүл явцаахгүй тий. Энэ сая миний хамрын арьсыг сөкснүү таа гэд гал гэх. Тэгэл нөгөө хамар тэгшрэн гэжсэн ийм ид чичиг яриа чинь миний хамрын ясыг юм хөрөдж л байгаа байхгүй юу. Тэгжээр тэр монхорн засарж байгаа тэгшэрч. Тэгээ би нэрэл би өөр яана гэж бодсон юм бол гэд. Тэгээ орчхоор хүн өвдөлтөндөө бас бэлэн болчт юм бэл. Заад би бол энэ дараа үхэх юм бэ. Тэгээ өвдөлтийн нөгөө шокндооч бага ороод магадгүй би унтаас ирсэн бол өвдөлтийн шоког гайчлах юм байсан юм. Миний хувьд бол тийм ээ бүх процессыг би өөрөө мэдэрч үтсэн. Тэгээд надад бол хамарнаас илүү хавирга өвдсөн. Яагаад зүгээрээсэн арсын минь зүсээ дотроос нэг юм авчиж байгаа болохоор энэ нь илүү өвдсөн. Хамар нь бол тавгүй. Подкаст рүүмийн хамтрагчаар Exam Broker бид бүхэнтэй хамтран ажилладаг байлаа. Тэгэхээр Exam Broker-ийн хувьд 15 жилийнхаа ойн хүрээнд за хэрэглэгчдийнхээ арилжаанд шаардлагатай бүхий л зүйлсийг шингээж за experience-үүдийг илүү тухтай болгон хөнгөвчилсөн цоошин интерфейсийг танилцууллаа. Бүгдийг нэг доороос. Та бүхэн description хэсэгт байрлуулсан линкээр ороод туршаад үзэх боломжтой. Арилжааны шимтгэлгүй Монголдо хамгийн өндөр урамшуултай брокер Exam Broker. Хавирганд чинь жохон мөрөсөдөг тий. Байгаа. Хавиргаан бол байгаа юм шиг. Бидний их мөрөстэй юм. Хоньны өвчөө хавирга хоёрыг салгахад ямар их мөрөсөдөг вэ тий. Би арай ясч чахт айгүй жохон мөрөсөдөг гэсэн. Яг нэг жохон хамранд бол нэг жохон мөрөс гараад ирэх байна. Тийм өвдөлт бол бас яг эмхтэнээс яг сайн хэлдэг. Хүүхэд төрүүлсэн хүн, хүүхэд төрүүлээгүй. Тийм ба. Хагалгаагаар төрсэн хүн, өөрөөрөө төрсэн хүн гэдэг тэнгэр газар шиг ялгаатай. Тэр өвдөлтийг тисэх, тэр өвдөлтийг даах сэтгэл зүйн хувьд онцлогтой. Гэтэ эмхтэн эргэтэнээс илүү өвдөлт даах чадвартай тий. Хамаагүй тий. Бас л хагалгаанд орно шүү дээ. Тэгэл хагалгааны орлого гарахтаа ингээд амар бадрангуй орно. Орон дээр гараад хөвтөхэд ингээд гарын чичрэл ар нуур нь хөслөөл. Тэгээд яг тэр үе чинь бас нөө хагалгааны багийн нэг юм тактик байх хэрэгтэй. Бүгд шавчаад байвал бас тэр үе чинь амар шүү дээ. Сандарч. Тэгээд бүгд ихэнх нь гараад зөвхөн унтуулгын юм сувлэгч хоёр байна. Хажууд хагалгааны сувлэгч байна. За тэгээд би бол жишээ гарахтаа хинч ус ер нь гарнаас нь бариа заахын байхгүй хагалгаа гоё болоо шүү. Гоё юм бодороо гэж байгаа. Яг тэр нэг үгэл тэр хүнд амар гоё болчдөг. Тайвшруулж. Тийм тайвшруулждаг. Тэгээд эрэхтэн хүн бол унтаал унтахаас өмнө бол тэр чинь зүрхний зохилтон зуур тэн дээр тэгээд унтахад дүүд гэж зөвшөөрсөн. Харин тийм ээ эргэтэнээс өвдөлт даах чадвар нь 3 дахин илүү байдаг гэж би сонсч байсан. Тэгээ эргэтэн эмхтэн өний хувьд бол хамаагүй янгууч байдаг гэж зөндөө өнөөс л сонслоо. Чи юу нэг хаалганд орж ирсэн үү? Би хаалганд орж би хоолойны махаа авалчихсан шүү дээ. Хагас наркотик. Яг ингээд л өвөрт ордоо нэг юм юу барьж байгаа амаа гацсан. Яаж аа минийхээ 2 цаг авсан. Хүмүүс энгийн хүмүүсийн 30 минут авдаг гэсэн. Тэгээ миний нэгдүгээрт хоёулаа амар том байсан. Яг 2 зүг бууцны мах байдаг гэсэн байхгүй юу? 2. Тэгээд 2дугаарт эмчин шин эмч байсан. Тэгээ би бүр 2 цаг амаа ангаж ангаа. Пүү. Тэр ч бас чамаас. Сая хамраараа бас хамгийн сайн эмчтэй ингээд орсон болохоор амар гоё сэтгэл өндөр тэгээд ер нь хаглаа гэдэг зүйлийн процесс өвдөлт ямар гоё төсөөлжсэн болохоор даад тэгэл хоёлаа хөөрхөн байхын талаа ганцхан удаа л тийсэн шүү дээ.
Окей, тэгээ дуурахгүй чи яагаад дуурахгүй байна зүгээрээ. Нөгөө нэг гоо сайхан золиос хэрэгтэй гэдэг тий. Үнэн. Окей, бихээ одоо ер нь бол нийтдээ хэдэн хүн дээр одоо ингээд Хөх хайрлаж одоо хэдэн хүнийг баяртай жаргалтай болгоо. Тоо ярих гэсэн чинь. Яг тоо ярихаар Барахцаа бар л тий. Нөгөө Габи түрүү тэгээд шүү дээ тий. бол 1000 бол гарсан. Хэдэн үнийг баян болгов. 1000 гол гарсан. Хэдэн хүний амжиргааг дээшлээ. Хэдэн үний амжиргааг дээ шүү Би ч яг ингээд хөхөө яг ингээд тоолоо явдаг байхгүй. За тэд одоо ингээд тэгээд сая 1200 дээр бол очсон. 1200 тийм энэ бол их тоорхон тэнгэр минь. 1200 хүүхний хөх барьсан байна. Ер нь тийм. Би бол одоо ингээл үзүүлэл жоохон зүлгээ авчмаар л байна. Одоо хүүхнүүд биш Тэр дуусахтар тэр өрөөд орсон. Анх би нөгөө ингээд гоо сайхны салбарын руу ороод 1-2 жил болоод ингээд ажиллаад ингээд яваад. Тэгээд нэг юм амар ойлгохгүй. Одоо ингээд найзуудын найзууд те. Тэгээд тэн дотор анх ингээд эмч гэдгээр амар бахархдаг. Гоё юм санагдал. Хүн болгонд би эмч гэдэг. Тэгээд сүулдэ бүр ичдэг болоод. Яадгүй гэсэн ингээд ажиллан л яг ингээд ууж байгаа шүү дээ. Ингээд ажилласаа тасраал ингээд холдоолгоо бив. Тэгсэн чинь найзуудын хэнийг нь ороод ирнэ. Би чинь мислийн чи хэлээ. Тэгэл асуултанд орчихно. Тэгэл нэг хүн асууж яхад дараагийн хүн яа. Хүн асуугаад ах чинь би ярмааргүй нэ гэдэлдэггүй. Яриад энэ сүулдэ яадрна. Гоё шийдэрч яхад ажил яриад байдаг тий. Тэнгууд одоо өөрийгөө барилгын сал байх гэж хэлчихэж байгаа шүү дээ. Тийм барилгын сал. Тэгвэл намаас хин ч асуух ямар арматур асуух юм, цемент асуух юм сте. Зүг. За 1200 эмэгтэй хүн хийлгсэн. Буцааж ахуулъя гэдэг хүмүүс байдгүй. Бага. За. Тэр нь одоо ямар шалтгаанууд байх вэ? За хамгийн их авалдаг бол одоо 10 жил болчлоо, 12 жил болчлоо, хэдэн жил болчлоо гэдэг юм хүмүүс их ахуулдаг. За дараагийн нэг асуудал би хийлгсэн миний хөх одоо жижигхэн байна. Одоо жоохон томруулъя. Магадгүй тэр 5 жилийн дараа эсвэл шинэ технологийн имплантууд гараад ирчихдэг. Миний имплант арай хатуу байсан. Би ийм их хэлье. Одоо над дээр авалдаг хүмүүс нь одоо дандаа намхан, намтар загвар имплант хийлгсэн байдаг юм. Өргөн гэсэн палбар. Эсрэгээр бол бид нар Аз улсуудын жижигхэн цээжтэй жижиг улсуудад намхан палбар биш жижигхэн сэргэр хөхтэй байвал зүгээр. Тэгээ яг тэр улсуудын ол хөхийг нь аваад шинэ имплант хийчихдэг. Үүнийг ингээл янз бүрээр л хийдэг шүү дээ. Одоо манай нэг найз бол бас хөх хийлгэхтэй болохоор сугаараа хийлгэж ийсэн. Тэгэл зарим нь болохоор ч одоо ингээл нэг энэ доогоороо муугаараа ингээл зүсэл хийлгэсэн байдаг шүү дээ. Одоо тэр одоо шинжлэгдээд бас өөр технологи руу орж байгаа юм уу? Бага. Ер нь бол хөхний авалгыг хожим бол 3 аргаар хийдэг гэсэн байхгүй. Сугаар. Хөхний доогоор, хөхний толгоор. Одоо технологи гарсан робот гэдэг нэг юм байгаа. Компьютер роботоор хийгээд тэр бол хүүсн цэцлэг хийгээд хүүснээс дээш өндөлж чинь гэсэн үг байхгүй. Тэгээ хүүсээр ингэ явуул. Ер нь одоо юм хөгжсөн. Яг үндэ энэ салтаны цавны эндээс ч гэсэн одоо тэр аппаратанд хоног нь байвал ингээл хүндэлж чинь. Тэр нэг антомо мэдж байгаа учраас энэгээр явна. Одоо робот технологи гэдэг юм чи өөр айгуу гоё. Хүний хүрч чадахгүй юмыг хүрдэг болсон хэлбэр аргаар тийм учраас хаагур л бол хаагур хийж болно гэсэн. Тэгэхдээ яг батлагдсан 3 арганууд саяны 3 арга дээр нь хүүсээр хийдэг болсон. Би сая нэг хүн дээр хийлээ. Нэг юмчтай амтраад өөхс оруулаад 360. Тэгээд тамитак гэдэг одоо хөвлийн унжцсан арьс үүд шүү дээ. Тэрийг аваад тэгэн гоо дараагийнхаа дурангийн мэслийн чиг оруулж ирээд тамитак гэдэг бол энэ хөвлийг нэгэ сөхчж байгаа байхгүй. Тэгэн гоо сөхснөөр нь шууд ингээд дуран оруулаад хөхийг хийчихэж байгаа. Дараа тэр хүн босоод ирнэ. Хөхний сорь байхгүй. Цэцлэг байхгүй сорь. Өөх байхгүй. Өөх байхгүй хөхтэй. Ганцхан цэцлэгээр ийм хүн мэдчихлээр одоо технологи хөгжөөд байна л да. За надад нэг асуулт байна. Энэ зүгээр би мэдэхгүй учраас асууж байгаа шүү за. Одоо зоокэг хөхөө хийчлээ. Энэ хөчингө доош ингээ унжоод явчихдаг. Гэсэн яаж ин тогтоох юм? Ингэж байгаа. Эхлээд яг одоо дөнгөж ихний процесс бол очоод яг энэ би хүндийлийн ийм имплант хийнэ гэдэг нэг хүндий үсгэх юм шүү дээ. Тэр хүндий дээж байгаа. Тэр хүндийдээ имплантыг буцаа хаачна. Тэрийг хөдөлгөхгүй тул зориултын лепчиг зүлгэж байгаа. Лепчиг зүгээд 14-21 хоног 1 сар ингээ барина. Тэр лепчиг зүүжих процессод дархлааны эсүүд гэж нэг юм явагдаад гадуур нь хальсан бүрхүүл өсчдөг байхгүй. Нэг ясандаа за манай эзний биед гадны юм ороод ирлээ. Хэдүүлээ хамгаалъя гэд газ гүйжчихэд хальсан юм бүрхүүл өсч. Тэр бүрхүүл бол энэ ч нам алдчихдаг учраас. Тэр бол болохгүй, солихгүй.
байхад. Тэгэнгүүт одоо нэг тэгээд эргэн тойрныхоо эдистэй ингээ барьцалтаад яг нэг хүний идэрхшин шиг эртгэж шиг болж байгаа юм шүү. Одоо ингээд 10 жил болсон капсул имплантыг би ингээд авна шүү дээ. Цоо шин имплант гарч ирж шүү дээ. Яг хүний бид ямар нэгэн бохир юм байхгүй. Тэр чинь онгоолгоод яг шинээр тэгээд авна. Гайхалтай. Манаас нэг нэ зөвхөн уг нь 200 далтай хийлгсэн. Тэгээ нуруу өвдөд одоо явж ахуулахаас гэсэн солонгос явчихсан. Нуруу өвдөд гэдгийг би бас анх удаа сонсч байна. Нуруу өвдөд амар өвдөд. Ер нь том өвднүүд чинь нуруу өвдөв. Том өвдөл бол хэцүү. Сүү орчхороо бүр ямар амар өвдөг гэсэн. Том өвдөл хэцүү. Яг тийм зовлонтой хүмүүс айгүй. Тэгээд дитейл левчих нь олдохгүй байна. Тэр чинь тэгээд бүр хамгийн хэцүү юм чинь нөгөө одоо юу юм төрөөгүй 20 идэл гэсэн үг шүү дээ. За 30 таач үуч болон төрөөгөө тэгтээ том хөхтэй. Тэгээд тэр чинь ингээд тайраад авах хэрэг гарна. Тэр хүн чинь дараа нь ээж болно. Хүүхдээ хөхүүлнэ. Тэр чинь би болохгүй хийж. Тэр бол аюу хэцүү. Энд чинь ингээд хэцүү байна ахаа гэдэл ороод ирэн л хүмүүс. Тэр том хөхийг ингээд харахаар бас хэцүү. Одоо яалчгүй хөхтөн тэрийг нь авч огтлол сүний болчроо гин. Одоо бидний хийгээд байгаа юм хагалгач өөрөө сүний болчроо гимтээдгүй учраас дараа нь хүүхэд төрүүлэхэд ямар ч асуудал байхгүй байна. Имплант хийж байгааг нэрч байна. Хийж байгаа юм тий. За тэгвэл надад дахиад нэг асуулт. Үнэхээр том өмтэй байгаад хөхтэй. Тэгээд жижигсхий гэж болох уу? Болно. Дөнгөс сая дэрчлээ л да ер нь бол. тайрыг том өмтэй байгаад тэрийг багсаж болно. Гэхдээ тэр хүүхэд төрүүлээгүй болвол багсаж болохгүй. Би наач нэг импланттай байх та гэдэг нь ярьдаг болооч та. Өөр юм бодчихсон биш. бас сонирхолтой. Би бол тайрч гэж бодож байгаа нөгөө багта одоо ингэ бодоход амар муухад орсонж байгаа юм. Миний анх ургаснаас хойш тийм үе өгтөд тайрцуулахад бүр юм үнэхээр том байсан. Тэнгүүд манай ангийн банд нар бүр юм 6 7 молодгоор анги бэжиж ингээд хоёр нэг юм донтой хоёр новш идэг гэсэн байхгүй юу? Хүмүүхэн зургатаа сэтгүүл авчирсан ингээл алцганаа тэр хоёр намайг хоёр гарнаас барьж байгаа ам таглаад ангид авч үлдээд миний мөмнөөс барьдаг гэсэн байхгүй. Яа, наа чинь бол хий хоёроо. Үгүй тэгээ тухай үед одоо бол би бүр нэр цагтаа төгшнөр санагдтыг тухай барьж байсан биш барьдаг байсан гэдэг байгаа шүү. 7 хоногт нэг өдөр нь би ингээл тэгээ удаа үргэлжлээгүү цүүлдээ зодоо модон болж байгаа байхгүй. Би чи юуж тэгж бас удаан тэсгэв. 1 2 удаа тийм болоод тэгээ би чи яг багаас дандаа нөө ишүүд найзалдаг дандаа сургууль атма хөлтөдтэй найзалдаг. Тэгээл эхлээ чимэг байж байгаа нөгөө үдтэйгэрээ хилээд тэгээ тэр ид чи ирж нөгөөдөл чинь чийж бөө зодоо модон болж намайг авч гарчихсан байхгүй. Тэгээ ер нь би тэрнээс хойш хөхөндөө амар дургу болоод тэгээ би энийг жижигэн болгоно гэж 8 дахь ангидаа шийдээд зэ. Тэгээ авдар ингээд авдрыг ухчаад одоо дэглэний бүс байгаа шүү дээ том тэрийг ингэж гоё тэлхийлгэж ингээд цээж ухтал нь ороод байсан байхгүй хамаг чангаараа тэгээ доошоо хараа унтаад тэгэл миний хөхцөй жижигэрчих байх гэд тэгээ сар гарan тэгж унтаад бэжсэн чи тэгэд хэцүү биеийн тамир оронгууд нөгөө хөхн ингээл гүнгүү аюу хэцүү үе огтөө зүр жижигэн цээжтэй би ганцаараа ингээл хахаар нөгөө заалаар дүүрэн банднар л хөхн хараа амар хэцүү идэс. Тэгээ ээж сүлдээ уйлаад миний охин бити ингэж төхөөд ингэ цаанаасаа л миний охинд ингэ заяатсан. Гэ тэрнээс хойш аргайгуус. Тэгээ ер нь нэрнээс болоо бас бөхтгөрөлс. Ичээл нөгөө ингэж явсаар хагаад мэдэхтүүлэхгүй. Тэгээ одоо энэ тэр чигтийн бөхтгөр шин. Зарим хүмүүс хүн ч бас тэгээ зарим хүний одоо мөрөдөлч одоо зарим хүний зовлон байна. Тэгээ нэг бас ирчүүдтэй хэлэхэд энэ хөх гэдэг ч бас их зовлон байдгийн шүү гэдэг. Тэгээ бас нэг юм жижигхэн хөхөнд их том имплантууд хийчихээр айгүй хуурамч харагддаг. Тэг чиний хэм эзлэхүүнтэй учраас файтын дүүргээд имплант хийчихээд чиний хэм хуурчин шиг натрал харагдана гэсэн юм. Тэгээд буцаад удахгүй хонжно. Хонжно гэж хэлэх шээ бэллэр юм тий. Тэгээ нэг өөрчлөн л болон тарьж байгаа л хөхөө үзүүлээ. Солиотой бих ямар амар. Тэгээд наа чи буцаад онж. Яг одоо ингээд нэг тэр нэг хідэн тоонд ингээд хагалгаа орсон гэл ингээд яриад штэ. Тэр чинь ингээд яг үндэн амар том хичээл дуршлаг болчихж байгаа байхгүй ийм хүн. За шин жоохон унжилттай хүн дээр би гүлгэр гадруутай имплант хийдэггүй. Яг гүлгэр гадруутай имплант илүү хурдан унжуулаад байдаг. Тэнгүүд эсэргээрээ буцаад жоохон барзар имплант хийчихье те. За бас нэг юм нэг гоо сайхны эмслийн юмш барагтаа үйлчлүүлэгч байгаа үгэнд ерөөсөө ордоггүй. Жишээ нь энэ хүний хүсэл нь өөр биш те. Тэгс ягаад хийж болохгүй юм биш. Энэ хүний үгээр ороод хийчихдэг. Дараа нь маргаан хүсдэг байна. Тийм учраас юмч
маш сайн тайлбарлаад ингэх ёстой ийм юм болно энийг одоо ингэ одоо жишээ нь яг сайн яриа шүү дээ. Томиг хийж бол унжин шүү. Тэгсэн чинь 6 сарын дараа унцлаа гэдээ ороод ирвэл миний буруу юу чиний буруу юу болцдог. Тийм учраас үйлчлүүлэгчдийг маш сайн ярилцсан. Одоо имплантчууд ихтэн төрөл байгаа юм байна. Яг одоо сүүлийн имплантууд нь. За ер нь бол дэлхийд нэг ийм 150 гаруй төрлийн имплант байдаг. За. Тийм тэндээс манай Монголд бол 2 имплант бол байдаг. За бас өөр газрууд имплантууд оруулж ирсэн гэсэхдээ би бол тэрний талаар мэдээлэл өгнө. Ментор Мотива гэдэг 2 төрлийн имплант би бол хийдэг. За тэр 150 гаруй төрлийн имплантаас ингээд 90 бэрэн жил болгон чагсаадаг байхгүй. Тэр 2 имплантууд ихний 5 байранд орж идэг болохоор хийхэд яг үндэ аим ихтгэл төгсөн. Нэг нь бол Johnson Johnson-ы бүтээгдэхүүн. Нөгөөх нь болохоор Costa Rica-д үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн байхгүй. Тэгээ энэ 2 имплант бол үнэхээр юм best. Сайн. Johnson гэдэг чинь нөгөө Baby Oil. Тийм. Яг Дэлхий компани маа. Бид нар чинь дидиг бодож суучихсан. хэрэглээний бүтээгдэхүүн, гоо сайхны химэлгийнх гэх зөндөө олон бүтээгдэхүүн байж байгаа. Бас тэдний утсууд байна те. Ер нь ингээл зөндөө салаа явцсан. Окей. За санжаа одоо эмэгтэй хүнээс илүү одоо за мэдээж бүхэл эрэгтэй одоо хөхбөгс харж байгаа шүү дээ. За санжаа одоо бүкс илүүтэй юу хөх илүү юу? Бүкс шүү дээ юу? Бүкс үү? За тэгвэл одоо бүкснээ санжаагийн бүксний талаар ярьцгаая. Сига ихийг нь бүкс гэдэг юм бол эмэгтэй хүнд хөх эмэгтэй хүнд бүкс гэж боддог. Миний мэдхээр хөхөө бүкс гэж асууж байгаа хахад бараг 95% таа бүкс. Тэгээд 5% дээр нэг хөх гэж хариулдаг хүмүүс би. Тэр бүкснээс яг юу хөстэй. Тарихад гоё. Бүкснээс ер нь бол бүкс л үсдэг те. Ингээ ханаас нь ингэж харж ингэх гэж бүкс. Харж ингэх гэж. Ханаас нь хийж явахдаа харж кайф хийдэг бол яг яагаад бүкс гэдэг. Яа бүкс. Тэмээтэй бүкс гоё. За бүксний талаар яриад гэж бодлоо л да. За одоо хөхнөөс илүү за сүүлийн гэхдээ эхлээд дараа нь бүкс рүү өөх шахдаг юм гарсан шүү дээ тий. Ер нь хамгийн эхлээд хөхөөс өмнө нь хөхөөсөн тий. Бүксэн дээр одоо бихээ маань одоо хэр их кейстэй вэ? Хэдэн үн бүкс юм? За зүгээр имплантын тоо ярих юм бол нэг 40 50 бол байгаа. За. Тэг ягаад тэгэхээр Монгол цөөхөн ганц хоёрхан эмнэлэг өгцөний имплант хийж байгаа. За. Бусдууд нь өөхөр дүүргэж байгаа. Би өөрийгөө хэлэхэд бол яг өгцөний имплант хийдэг. Хажуугаар нөөх авсардаг. Чи Монгол охтуудад бол ганцхан имплант хийх жоохон төвөгтэй. За. Эд багтай. Нэгэсэнд өгцөний өөхөн давхраг багтай гэсэн. Тэр хүн дээр авчиад өгцөний имплант хийчихэр. Өгцөний имплант нь өөрөө жоохон хөхийг бол хатуу байхгүй. За. Тэнгүүд өстөө нөө арталтны маяг үүрсэн юм шиг мэдтгэх гээд идэг учраас заавал өөх сурвалжтай идэг. Жоохон ийм өөх сурвалжаа шилжүүлэн солих гэсэн. Нэг гоё одоо шууд ийм юм болохгүйгээр энийг уусгалттай тий. Тийм учраас өөх хийж өгдөг. Өгзөн дээр ялангуяа өөхийг бол нэг хийгээд бол нэмэргүй. 2 3 хийвэл бүр гоё болдог. Илүү тогтож өгдөг. Сууж өгдөг тий. Сууж өгдөг. Тэгэхгүй ганц имплант за имплантыг тэгэл дотор нь бас яг сайн шиг булчингийн дээр доор дунд арьсны доор гэл ингээ зөндөө олон төрлөөтэй тэрийг үйлчлэгчээ хараад за энэ хүнд иймийг хийвэл зүгээр гэдэг саналтай. Ер нь одоо имплантаар хийсэн дээр юм уу? Эсвэл өөх шахсан дээр юм уу? Хавсарсан дээр юм уу? Хавсгүй айл нь чухал ямар хүн бэ гэдгээс хит дуранхай бүтцээс болох тийм хит дуранхай бүсгүүдээр дан имплант хийж болохгүй. Эсвэл өгцөн нэг гоё хэлбэртэй тэгсэрнэ жоохон кальпин гэдэг ихтэй те жоохон өгцөг хэлбэр алдагдсан гэж яриад байдаг ч тийм өгцөгтэй бол харин өөх нь гоё сороод зарим газар нэмээд өгөл тэр яг л болоод ирнэ. Бүр өөхөн давхрах багтаа тэр улсууд дээр л имплант хийж зөвлөж байгаа. Өгзөгч бас зэрэг шүү. Өгзөг чанга өгзөний хагалгаа нэг хэсэг юм. Би зүгээр нэг кейс бид амьдралтай кейс эсээ бодоод тэр за окей. Зүгээр имплант өгөх юм. Наатаа яар өө ингэдэггүй байгаа шүү. Амар ганцаараа энэстэй цаацсан бол. Яа би тэр бодож Монголоос импланттай өгзөгтэй хөхөнтэй хийсэн юм. За л яриад. Гаврил ах шиг байна. биш тэр имплант биш. Тэр өгзөгтэй өвд байсан. Яа морлон өвдөдөг үү? Би бүр яг өдөр чийсэн жил юм даа би. Бүгд зүүж үтсэн байхаа. Би зүүж үдчихлээсэн шүү дээ. Тийм.
Чид мод олчихсан байхгүй юу? Тийм. Тэр ихсэн. Би нэг бороотой өдөр штэ бороо орж байхад би нэг бүсгүйтэй танилцаахгүй юу? Нэг тэр нэг ихтлүүрийн зүүн талд би нэг найзтайгаа тэр ганцаар явчихсан юм. Тэгээд үнэхээр гоё бүсгүйтэй бүсгүй байсан байхгүй юу? Тэгээд нэг юу яаж чад нөгөө гол амир юу бороо амир урсаад цаашаа нэг гудамж гарч чаддаг. Тэгээд яг нэг дэлгэрүү үдэн дээр байж тарж байгаад тараад тэгээд нэг танилцчихсан байхгүй юу? Тэгээд танилцаад нэлээд хэдөө нэг жоохон бичиж байгаа. Тэгээд уулзчихсан байхгүй юу? Тэгээд яг уулзаад нэг юу яадаг байхгүй юу? Нэг дотны харилцаанд орсон чинь нэг бүкс байдгүй. Би гайхаад what юм сони гэж бодсон. Тэгээд хайгаад тэр доор хайгаас өгөх үгүй. нэг орсон хурд олоод тэгсэн чинь өмдөнд байсан байл. Чи тэгтээ анхнаасаа бүксэнд нь олсон юм. Гээ за ер нь бол тийм. Ер нь бол тэр чамд их ач холбогдолтой байсан юм байна. Тэгээд яг яас олцсон чинь дайдгүй. Би бүр шок. Where is ass? Хаач ч гэсэн байхгүй. Тэгээ олсон дор. Хар хүүхнүүд өгцөгчсэн. Амар шүү тий. Йоо. Тэр өстэй амар. Би сая тэр юу руу яваад пост очвол нэг 6-7 хоног имлэгдэл байдаг байхгүй. Тэнд бол имплант хийх өөр тийм хэрэг байхгүй. Андаа том харин л багсган, сойлгон тийм. Тэднийх тэгтээ хитрхи том уу тий? Арай том. Тэгэд ийм зовлонтой үед үзмэлдэг шүү дээ. Ийм том. Тэгээд одоо бид нар чинь нэг юм 3.5-аас 5 см-ээр зүсэж байгаа шүү дээ тий. Тэгэхэд л зарим үйлчлэгч ямар том зүс ингэж ерөн загнах талдаа шүү дээ. Тэгэл тэр чинь нэг юм стандартаар барайл ингээл явж. Тэгэхэд тэнд 10 см зүсэж шүү дээ. Яах юм тэр том юмыг оруулах юм бол фул нэгээд гар нь ингээ орж байгаа юм чинь. Тэгээд тэр лүү оруулаад тэр ингээ хийгээд тэрэндээ дараа нь тоож байгаа юм байхгүй. Хөх сойх хагалгуулстай асар их ордог юм бэл. Онцлогуд байна л да. Одоо чинь Аз хүмүүс төр ингээ хамрын хагалгаа ингээ үзүрэг шимтүүлгэх нурууг ингээ өндөрлөх ийм хагалгаа их урдаг. Европ руу гол эсрэгээр намсгал. Том хамраа чинь зүгээр бал батал тийштэй налчилгаад л. Нэг газар зүүн бүс мөсөөс хамаарад ийм онцлогтойс. Гэтэ нөгөө ийм эмэгтэй хүний яг ийм хамгийн төгс гоё биетэй гэсэн хувилбар нь энэ латино биетэй хүүхнүүд гэдэгтээ та нар санд нийлдэг. Яг дэлгэр шиг. Яг наач нэг хүн болгоны сонирхол жижиг юм нөгөө болчгарын босцсон өсгөрөстэй. Яг гой. гой. Би бүр харахаараа өрөө. Тэгээ дээрээс нь жаа хөрслөг бор ярьстай тий. Би бол жишээлбэл нэг тийм амар том бүхс амар том бүхэнд бол нэг төртэй бол биш. Тийм би ч гэсэн хитрхи том байх ч бас. Надаас ч гэсэн бол асуух. Надад бас том хөхтэй хүүхнүүд ер нь бол таалагддаг шүү дээ. Ир үнийх хувьд ч тийм эмчүүнийх хувьд ч хүүхнүүд том хилгэнэж орж ирж байдаг. Өөрөө буцаад эрсдэл дагуулж байдаг. Тэгээ зүгээр гооцоо хувьд ч гэсэн. Тэгээ зөвхөн хөхийг одоо яг зөвхөн хөхөн дээр нэмж ажилтгүй. Одоо бидний жишээ нь эргүүлж харуулаа өгцгийг бас пропорцийг харах хэрэгтэй. Хавтгай өгцөг монтой бүсгүүдээр авчид амар том юм хийж тэр хүн чинь урагшаа унах гэж байгаа юм шиг болчихно. Тэгэхээр ингээд харьцааг нь заавал байх хэрэгтэй. Нүүр мөрийг юм бүх харьцааг нь хараа за тэд орно гэдэг. Подкаст румын хамтрагчаар Avandra-гийн Eco Flow бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. За тэгэхээр та бүхэн Avandra Experience Shop дээр очоод за Eco Flow-ыг өөрийн хэрэгцээндээ тохируулан маш олон сонголтуудаас сонгоо авах боломжтой байгаа. Та жишээлбэл ажилдаа ашиглах гэж байна уу? Амралт зугаалганд ашиглах гэж байгаа эсвэл гэртээ ашиглах гэж байгаа юу гэд маш олон төрлүүдээс сонголтоо хийн авах боломжтой байгаа. Тэгэхээр та бүхэн доор гарч байгаа утас руу залгаад за борлуулалтын менежертэй холбогдсоноор өөрт хэрэгцээтэй Eco Flow-ыг сонгох боломжтой байгаа юм аа. Ингээд подкаст румын хамтрагчаар Avandra-гийн Eco Flow бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Үргэлж тогтой бас тухтай. Надаас яг ийм асуулт айгүй их орж ирдэ шүү дээ. Одоо энд би бас ингээд найзуудтайгаа шоудж муудал явна шүү дээ. Тэгээ нэг юм хитэн төө сайн үгээ гар барьж шүү дээ. Тэнд нэг үлнүүдтэй найзууд байгаа шүү дээ. Чи хийсэн үү гэдэг. Тийм учраас ерөөсөө энд хүнтэй таагүй зөв толгойд өгчөөд дээ. Гэхдээ би бас хүний ой мэдэл бас тааж болохгүй шүү дээ. Би хийцэн. Тэр нам ойрхон болохоор би хөхөө томруулчвал тэгж харагдах болов гэж бодоод нэг уучлаарай яриад. Зүг дууссан шүү дээ. Бихээ юу гоо сайхны мэд заслахыг зөвхөн эмэгтэйчүүд юм уу те? Гүг. Эрэгтэй хүмүүстээр бас хийгдэн. За эрэгтэй хүмүүсийн хамгийн их хийлгэж байгаа гоо сайхны мэд засал юу вэ? За хэвлийн тархалт дээр өөх сурвалт эрэгтэй хүмүүс. За авсан өхийг мэдээж бэлэг эрэгтнэр өгдөг. Бэлэг эрэгтний хэмжээг томруулдаг.
За одоо өөхнөөс чинь үүдлэс гэж нэг гоё юм гарч ирж байна шүү дээ. Тэр үүдлэсийг бол өөхөнд идэх бэлэг эрхтний үйл ажиллагаа сайжирдаг хэмжээ томордог ч гэдэг юм уу. За ялангуяа маа залуучууд нэг офисын ажилтай. Одоо бол харьцангуй бас гоё спорт гэж нэг гизтэй ахнаар. Тэд нар бол өөх сурвалж хагалгаа их хэлдэг. Их тарган байж бод огцомжин хайцсан залуучууд бас байна. Тэдний яалтч бод унжцсан арсыг сойхгүй бас болдгоо. Эрэгтэй хүн дөр хийгдэх зөндөө хагалгаанд бас байд. Тэрний ер нь хамгийн түгээмэл нь тэгэл өөх сурвалж хагалгаа. Амар юм сонирхолтой хагалгаа байна уу хийжсэн. Эрэгтэй хүн дэр. За одоо жоохон бодоотгоо. Тийм бас шууд тас идэл хэлэх юм. Өөхийг бас эргэтэнлөө хийж болт юм а тий. Өөхийг. Оо. Одоо нэг хуучин филлер гэж ярьдаг шүү дээ. Тэгээ хоёлаа дуусны дараа мань нэг үзүүлсэн. Одоо тэгтээ тэр филлерн дээр юм уу өөхөн дээр юм уу? Ер нь л өөхөн. Энэ одоо бүр батлагдсан. Яг гэвэл өөрийнх нь дисийг буцаад өөрт нь эргүүлээ хийж байгаа. За филлер бол тодорхой хэмжээний хугацаанд хайлаад ингээ алга болдог. Өөх бол тодорхой нь үлдчихдэг. Тийм. Тэгээд ахад нэмэт хийж болно. Асуудал байхгүй. Тэгээ өөх чинь өөрийнх нь ид учир буцаад судасжилт үсээ, тусан хангамж үсээ тэр хавьда шинэ хичээл өгнө гэсэн үг. Одоо үүдэлс гэж яриад байгаа шүү дээ. Нүгээр гой болгодог тийм. Үүдэлс бол ингэн чөмгнөөс аавна, өөхнөөс аавна. Одоо бидний практикт бол хамгийн гоё бол өөх. Өөх өөрөө айгүй гоё давуу талтай. Одоо ингээ хүмүүсээ өөхийг жишээ нь ингээл хэдүүл ингээ ойлголтоор заав бэлэг эргэтэнд хийдэг юм байна. Хөхөнд хийдэг юм байна, өгцөнд хийдэг юм байна гэж бол гаранд хийж болно, нүүрэнд хийж болно. Ер нь биеийн айлч хэсэгт хийж болно. За эмэгтэйчүүдэд хүртэл одоо эмэгтэйчүүдийн практикт бас үүдэлс хийж байгаа юм. Өөхийг хийж байгаа. Тэгснээр өөрөө хуур ажилт явагддаг гэсэн бол тэр нь зогсож байна. Тэгээ бариу болгох гэл юм даваад бас пластик хаалганы юм явагдчихдаг. Нүүрэнд юм өөх хийж буцаад юм бүр китмэд болохтой болсон шүү дээ. Өөх хийсэн газрын арьс амар гоё зөөлхөн болдог шүү дээ. Тийм. Ялангуяа одоо ингээд эрэхтэй хүмүүсийн бэлэг эрэхтэн дэр ингээд би хийж байгаа шүү дээ. 7 хоногийн дараа тэр чинь харна шүү дээ. Өө тэр арьс зүр тойлгоо гот. Өөх өөрөө тийм гоё шийдтэй. Өөхийг бол одоо буцаад энэ салбар амар хөгжих. Одоо хөгжлөө болтой. Би дахиад өөр юм ч. Дахиад нэг юм мэдэхгүй болохоор л асуух гэдэг юм л да. Тэг өөх чи хайлтгүй. Хайлна. Ер нь тодорхой. Өөх хийхээр ер нь 70-80% нь хайлна гэж үздэг. Одоо ингээд технологиуд нь гараад ирсэн. Хідэн одоо вакуум даралтаар тэр өөхийг авч байгаа. Ямар юмар авч байгаагаас хамаараа тэр өөхний эсийг өхүүлэхгүйгээр хадгалж аваад өхүүлэхгүйгээр буцаа хийж байгаа. Одоо ингээд нэг за хаамаагүй нэг шиприйг золж аваад тэрүүгээр хаамаагүй өндөр даралтаар татаал ингээд өөхний сороод нөөм өөхнийс ч очиод бицраа өгчөж байгаа. Өгчсөн бицарцын эсийг авч ичвэл тэр хурдан л хайлна. Яг ингээд тэдэн грамм өөх авахд наа чи айгуу гоё харагдчих. Тэдэн грамм өөх авахд өөрөө яг тэдэн граммыг хийх хэрэгтэй ийм хүчээр авах хэрэгтэй гэдэг. Одоо ингээд юм хөгжсөн болохоор айгуу гоё. Ер нь бол бүр зүгээр ингээд ойлгоход хайлаа хэлэх 50% үлддэг. Тийм болохоор 2-3 удаа хийлгээ гэдэг нь тэр байхгүй. За одоо ингээд бэлэг эрэхтэнд өөх хийчлээ шүү дээ. Тэгмээ одоо өөх гэдэг байна. Зүгээр хамт өөх одоо хийгээжтэй шүү дээ. Тэгээ таргалгууд буцаад таргалах уу? Бэлэг эрэхтэнд дахиад таргалчих. Энэ дөрөнд тархав явж байгаа. Эцнээ тагцсан таргалаа. Таргалаад болдог. Нөгөө нэг жижигхэн гавь ч бүдэн гавь болсон шүү дээ. Өөрөө хаана ургах вэ гэдэг нь бас их чухал. За баярлалаа тэгээ үрж оролцоосонд. За баярлалаа. Баярлалаа. Cheers. Би ч амар шуналцаас одоо энийг үзвэл ихнэр загнаа. Яс. Тэр бол зүгээр фаны зүгээр жок болоод асуусан. Гэхдээ ер нь бол тэрс нэг таргалаад юу шийдэх вэ тийм ээ? Тийм өөхнийс нь ургадаг газар байж. Одоо шинэ хөвлий. Энэ бол өөхнийс ургана. Шинэ нүүрний дух хэсэг байна. Гарны яг дотор талын хэсэг байна. Гуйны цав хэсэг байна ч гэдэг юм уу яг юм. Өөхнийс ургах одоо шилб хэсэг байна. Хамгийн бага ургадаг хэсэг байхгүй. Тэднэр дээр өөхнийс бага. Одоо бэлэг эрэхтэнд ер нь бол өөх байхгүй шүү дээ. Технологи ашиглаад тэрийг хийчихэж байгаа. Таргалаад томрол идэг л чинь. Тийм тэгвэл одоо нэг том багтал юм тийм. Тэгэхээр юу аль эмчт ажилтдаг вэ? Энэ манайхаа ямар нэг реклам биш шүү. Тэгэхээр яг эмч гэдэг утгаараа ярьж манай зочин болж орж байгаа. Тэг яг зүгээр асууч те. Угаасаа ер нь л яг дараа нь угаасаа асууд юм уу? Тэгэл байна. Чи холбогдох юм байна. Одоо Зайсангийн гүүрний ард талд нь Токио Тауэр гэх өндөр барилга. Тэн дээр юун дээр ажиллаж байгаа? Чингүн гэдэг эмнэлэг дээр ажиллаж байгаа. Тэн чингүн эмнэлэг бол бас
10-аад жилийн түүхтэй юм имлэг. Тэгээ гоо сайхны салбараар сүүлийн үеийн гэсэн технологиг оруулж ирж байгаа юм имлэг. Тэгээд одоо имлэгийн талаар ярьж байгаа юм ярьж хууд. Тийм гоо сайхан эстетик, мис засал, тэг гимтлийн имлэг, эрдэс одоо минерал эмчилгээний имлэг, тэг өөрч юу байгаа лээ. Үсний имлэг, үс шилжүүлэн суулгах үстэй холбоотой ийм имчилгээнүүд явдаг. Би бол яг өөрийнхөө мисцлийг хариуцаад мисцлийн тасаг дээр л ажиллаа гэдэг гэсэн. Тэгэн гоо доор эстетикийн эмч гэдэг нэг ботокс, филлер хийдэг эмчнэр байгаа, үсний эмчнэр нь байгаа ч гэдэг. Би яг үнэнгээл хэлчихв. Би хэрвээ гоо сайхны эмнэлэгтэйсэн бол амар их стресс тийм санагдаад байгаа. Нэг одоо тэр чинь ингээл хүн чинь бас бис цаслан таалагдана гэж байна. Аас таалагдахгүй гэж бас нэг юм байна тийм үү. Яг нэг өөрийнх нь хүснээр бас болохгүй байж бас болно шүү дээ тэр чинь тийм. Тэнгүүд тэрэн дээр эмэгтэйчүүд аяг их ууралдаг. Тэрнээс олж их стресстэй ч магадгүй юм шиг зүр санагдаад идэв. Тийм байна уу? Байна. Нөгөө нэг энэ ч угс зөвхөн гоо сайхны салбарч нөгөө нэг бусад эмнэлгийн салбарч нөгөө хэцүү үйлчлүүлэгч гэж байдаг. Тэр бол угсаал бүх газар бүх цаг үедээ байж идэг. Тэрийг ойлгох хэрэгтэй. Гэхдээ тэр стресс хизээ ер нь багасаад байх. Би хэдий ч нэ олон кейсийн хэдий ч нэ цаг хугацаагаар ажиллана. Хэдий ч нэ тэр стрессээс холдно. Нэг өсөндө нэг имплант хийсэн хүн дараагийн имплантыг орж ирэх дараа ямар болох вэ гэдгийг мэдэхгүй байхгүй. 10 имплант хийсэн хүн дараа энэ хүний имплант ийм болно доо гэж яг ийм болно доо гэсэн өөрийнхөө төсөөллийг хүндээ хэлээд өгч байгаа. Тэгэхээр бол за дараагийн бас нэг юм байна. Яг одоо байгаа нөхцөлтөнд харуулж хаалгаа идэг. Жишээ нь цэцгээ гэдэг бүсгүүд би хөхний ангалгаа ч юм уу ингээ хийлээ. 2 жилийн дараа тэр хүн таргалах турахыг би мэдэхгүй. 2 жилийн дараа хөгөнтөн суу ороод хөх сулраад унцгийг мэдэхгүй байхгүй. Тэгэхээр нөгөө нэг энэ дадлага, туршлага, практик. За тэгээ номон дээр бас ингээ байж байгаа учраас тэрийгэ уншиж мэдж байгаа. Тэгээ үйлчлэгчтэй маш сайн тайлбарлаж өгдөг. Одоо бамаа яачмаар нэмээд. Одоо яа. Яг одоогор бол нэг шунж байгаа юм алхаа. Тэгээ юу яадаг гэсэн те эмхтэн хүн чинь нэг гоо сайхны хаглаанд ороод ирэхдээ донтдаг гэсэн те. Донтох шинж байна. Эндээс ингээл сонсонгуучгүй нэрээ. Тэр том хөлтөй болчмаар ч юм шиг үү. Хийг гэлээ ингээл бодчихлээ. Нэг юм өөрчлөгдчихөөр нөгөө юм өөрчлөлмөр санагдаад. Харин нэг юм тодорхой юм эр зэрэг гаргаад орцсон байна шүү дээ. Тэгмэд яагаад би дахиж ингэж болохгүй бол тэр бол байнга байждаг. Намаг одоо үсээ найз бүгд чи угаасаа удахгүй хөхөө хусан гэдэг байхгүй. Чи одоо өнөөдөр ингэж ярьж байгаа чи нэг л өдөр хийлгэсэн байх чинь тодорхой байна гэдэг. Би л үсээ одоо дуусаад хөө үзүүлнэ гэж бодож байгаа. Тийм л байна. Баярлаа. Хавд харъя л да. Гайгүй гэдэгт нэг амар унжиг шүү. Одоо нэг юу байгаа шүү дээ одоо. За тэр ихтэй юу гэх одоо за трансгендер хүмүүс байгаа шүү дээ. Эрэгтэй хүн байгаа шүү дээ тэр чинь. Эрэгтэй хүнд одоо хөх хийлэх одоо хөх суулгах, эмэгтэйнд хөх суулгах хоёр ялгаа байх уу? Байна. Анатомийн хувьд бол ялгаатай. Анатомийн хувьд бол тэр цэежний болчингийн цаана хийх хэрэгтэй. Тэгвэл тэр чинь одоо биднийх бол жоохон бак одоо юу гэдэг хатуу байгаа шүү дээ эмэгтэй хүн. Тэр болчинг сунгахын тулд ер нь бол хоёр үе шаттай хаалга байдаг байхгүй. Эхлээд за яг хөө энгийнээр ярих зүгээр эхлээ уут хийгээд уут руугаа уусан хийгээд хийлээд идэх байхгүй. Тэгээд 2 сарын дараа ингээд болчин сумна, арьс сумна. Тэр үе дахиж аваад дахин имплант хийдэг. 2 удаа хийд юм. 2 удаа. Тэгтээ би нэг хэд идүүн дээр шууд нэг удаагийн оролтоор хийжлээсэн. Би бас гайхаад байна л та. Тэр чи эрэгтэй хүн чи одоо энэ арьсны эмэгтэй хүн шиг юм одоо эмэгтэй хүний одоо хөх бол одоо дотор нь юм байхгүйгээр бол ингээд энэ сунтсан арьс байгаа даа шүү дээ. Одоо муухайгаар хэлээд те. Эрэгтэй хүн ч юм бол байхгүй шүү дээ. Тэгэхээр тэр одоо тэгээд арьс бол яаж сонд юм бэ лээ. Хүний арьс бол яаж сонд гэдэг юм бэлээ. Арьс сонсон. Хүний арьс бол яаж сонгож болох юм бэлээ. Подкаст румын хамтрагчаар Европын номер 1 бүтээгдэхүүн мөн борлуулалтаараа дэлхийд 3-т ордог Zubroco брендийн Jin бид бүхэнтэй хамтарч ажиллаж эхэлсэн байгаа. За тэгэхээр энэхүү бүтээгдэхүүний хувьд 2 төрлийн амттай гардаг байгаа. За нэг нь бол бөөрөлдөгний амттай, нөгөөх нь бол энгийн гэсэн 2 бүтээгдэхүүн худалдаанд гарч байгаа юм байна. За энэхүү бүтээгдэхүүний хувьд бол Беловеза хэмээх ойн гүний булгийн усаар хийгддэг гэдгээр онцлогтой мөн тухайн ойн гүний за
12 төрлийн эми ургамлаар хийгддэг гэдгээр мөн онцлогтой юм байна. Ингээд манай подкастын хамтрагчаар Zubroka брендийн Jin бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Нэг юм одоо ингээл Таиланд бид нар явж гот ч угаасаа нөгөө нэг юунууд Lady Boy байгаа шүү дээ. Тэд нар ч юм бол ингээд би яг яагаад энийг ингэж сувсаг гэхээр тэр Lady Boy-дод бид нар чи одоо аялал жуулчлалын ажил хийдэг хүмүүс. Тэр ингээл тэрүүгээр чи ингээл яг битүү явж шүү дээ. Ийм том болтол нийцсэн үү Lady Boy-д чи. Тэгээ ингээ хөрсөн. Үргэлж наашаа ингээ татагдаа ингээ гараад ирсэн. Тэгээ айгу юугаар тэг би тэг бодохдоо тэр арсыг нь болохоор энэ эрэгтэй хүний болохоор ингээ ингээл хэцүүлээд байх гэж бодоод төгсөн аахгүй. Эмэгтэй хүнийх ч тэгтээ тийм байдаг ба. Ер нь байна тийм. Өөрсдөө чинь эд багтаа бүр автоцэжтэй охтод бас ирнэ шүү дээ. Тэр чинь хүний өгөөдөл. Тэн дээр нь ингээд за эмэгтэй хүн болоо ойлгомжтой хийгдээд ингээд чинь эрэгтэй хүний ч гэсэн арьс сун. Зүгээр Таиланд би бас очиод ингээд эмнэлгүүдийг сонирхож үзсэн. Тэнд бол бас яг энэ хаалганы дооронд ихтэй амар үнэтэй, дунд зэргийн үнэтэй, бүр үнэтэй. Бүр үнэтэй тэрнүүд нь бол мөнгөтэй усууд нь орно гэсэн үг. Хүн багтаа усууд бол та төсөөлөх. Хажуунах нүд хэлтэр. Цагаан даавуугаар нэг өрөөг ороодсон. Ороод гарч идэг. Өө тийм. Жишээ нь одоо за миний хийсэн кейс төр гэх юм бол их томыг бол хийж болохгүй. Одоо чинь гуруулаа хөрсөндөө хөх хийлээ гэж бодлоо. Эхний багыг хийн гэсэн үг байна. Тэгжиж арьсыг сунна. Дараагийнх нь дахиад арьс булчин сунгана. Тэгээд ингэж одоо тийм томыг хийн гэсэн үг. Шууд авчиж томыг яг чиний хэлдгэр энэ арьс чинь бүр ингээд татагдаад баг энэ хоёр чинь энэ хоёр ингээд тавигдчих юм бол тэгээд дуус. Үргэлжлсэн хөхтэй болно гэсэн үг. Пүү тэр тавигдчих тийм. Тэр тавигдчих юм чинь ганцхан юм холбоос орж юм хайлсан баг шүү дээ. What the fuck? Яа, үргэлжлсэн хөхтэй болчихсон. Амьдралд анх удаа ийм үг сонсч ин мөрөө. Тэгээд үргэлжлсэн хөхтэй хүн болцсон байдаг юм байна те тэгвэл ийм ярьж яхахыг бодох юм. Угаасаа байдаг тийм. Бид чинь ингээд ангаахын номнууд ингээд байгаа шүү дээ. Тэр номн дээр ингээд одоо хөхний хагалгаа хийгээд ч юм уу ямар нэг хагалгаа хийгээд эрсдлүүдийг аягүй сайн мэдэх ёстой. Тэгжиж яадаг. Тэгэхээр яг ийм эрсдэл байдаг, ийм эрсдэл гаруул чи ингэж арга хэмжээ аавна гэдэг ингээд бүгд төр байж идэг байна. Тэр хоор тохиолдолд одоо six pack-ны имплант гэдэг байгаа шүү дээ. Тэрийг Монголд ер нь хийлгэжсэн хүмүүс. Би бол хийж байгааг шиг мэдгүй. Тэгтээ хийж боддог. Тэгтээ Монголд тэгтээ хийд юм. Монгол би бол хийгээгүй. Өөр имлэг хийсэн үгүй мэдгүй. Тэгтээ хийгээгүй байх гэдэг. Монголд байхгүй байх. Баамаа. Чи ингээл нэг залуутай танилцаал. За зүгээр төсөөлөөрөө. За тэгсэн чи ингээ нэг залуутай уулзлаа. Тэгсэн чи хим six pack гэвэл яах вэ? Гол нь мэдчихгүй сайн имплант гэвэл мэдэхгүй юм шүү. Тэгтээ ийм шүү. Ийм чанга ийм л идэм багтал. Six pack-ийн болчин ч юм уу одоо ямар нэг имплант хийгээд шүү. Тэр зөвхөн бас гоё харагдах талдаа бас биш. Үнэхээр шилбэний болчингийн хөгжил дутуу хүн байж шүү. Яаж болохгүй. Ингээ шилбэний болчин хатангашил үүссэн. Яг тийм хүмүүс бас тийм юм их юм. Тэгэхгүй бүх юм гоё болох гэж биш. Тийм болохоор бас одоо өөр асуудал. Гэхдээ гоё болох гэж хийлгсэн бод. Тийм одоо би бол аягүй нэлтэй баха. Имплант юм өөхөн арай гоё суух байсан юм шүү гэдэг. Шокрк баха нэг 20 октод л жоохон шоконд орох байх та гэдэг Тийм. тийм. За тэгвэл шүү дээ те. Бүкс хийлгэж байгаа эрэгтэй хүн байна уу? Эрэгтэй хүн би бүкс хийж яцаг. Эрэгтэй хүмүүс яагаад бүксэнд ач холбогдол өгдөггүй. Ялангуяа манай монгол залуучууд. Ер нь гайгүй бүкс сайтай те. Бааван л юм те. Тийм. Бооруугаал хийх юмээр байна. Бүкс рүү ингэж орж ирсэн ер нь байхгүй. Зүгээр ийм хүмүүс нөөхөө соруулсан. Эвч наав гэж хайжихаар өгцөнд хийгээд өчөж гэдэг хүмүүс бол байждаг. Тэр бол яах вэ? Тэгтээ эрэгтэйний өгцөг гоё яах бас л гоё харагдаж шүү дээ. Тийм. Тэгтээ одоо ингэж чинь хаалгач аюу хэцүү. Ингээд сууж болохгүй. 14 хоног машин барихгүй гэсэн үг. 14 хоног дээш харж битгүй гэсэн үг. Өгцөнийхээ эсийг хүлэхгүй байгаад шүү дээ. Жохон хамд иглэм хэцүү. Тэрнээс биш болохгүй зүйл байхгүй. Тэгвэл наа чи бас хэцүү юм байна те. Гамнаас хэцүү юм байна те. Байнгын хүмүүс доош харцад гівчих юм биш үү? Эсвэл нэг зогсож байгаа. Тийм тэнгууд нөө хүмүүс яг ингээд ялангуяа хүүхнүүд ингээд амар сэтгэл хөдлөл өндөртөө орж ирдэг байхгүй. Одоо хийлэгдэх юм чиний нэг аваад энэ миний өгцгийг. Тэгээ яг тэн дээр нь би буцаад энийг ярьдаг байхгүй. Суухгүй шүү дээ 14 өнөхөр асуудал үү гэдэг. Тэнгууд машин барихгүй шүү дээ. Өөр тийм үү гэж хэлдэг байхгүй. Тэгэхээр тэрийг нь аягүй сайн хүндээ ойлгуулах хэрэгтэй. Хагалгааны дараах сэтгэл готрол гэж нэг юм заавал байдаг.
тэрийг нь өмнө нь маш сайн ойлгуулад хаалганы дараа бас ойлгол явцад явагдах хэрэгтэй. Тэгээд үзэж байгаа нэг хүүхнүүд за өгцөг хийлгээ да гэж бодож байсан чинь энийг сонсоод за болоо даа гэх. 14 оноос ч бас урттай шүү. Тий? Надад яг нэг хийлгч гэдэг л нэг битгэл 14 хоног ч өнгөрчихөн л даа. Би бол 14 хоногийг харин гайгүй өнгөрч шүү. Вэ яг л 14 хоног доошоорж унтна гэхэл бас чанга шүү. Доошоорж унтах нь бол асуудал. Суухгүй машин байна гэхгүй гэдэг л асуудал. Би бол байнга доошоорж унтдаг гэхгүй гэсэн. Тэр л надад явж гэсэн. Машин барихгүй гэдэг чинь ажлаа хийж чадахгүй гэсэн шүү дээ. Тэгээ одоо жишээ нь хоёр ирээд офс дээр ирээд компьютер дээр суухгүй юм. Би зогсож юу зүгээр гэртээ. Би одоо подкаст хийхдээ энэ дэш доошоор хавтсан. Тэг ингэж хажид шиг яриад Мексик тэр өдөөж өрцсөн. Тэр хоёулаа басцсан тий. Хоёулаа басаагараа тий. Та яага басаад гэсэн чинь сумарг байна уу? Сарын дараа. Таргийн подкаст нэрээ өрөвцөл. Нэр гоё подкастаар орж байгаа юм чинь. Би нэг нийгмийн хариуцлагын хүрээнд гээд хүзүүний гэлжгийн янзлах хаалга үн төлбөр гэдэг байхгүй. Тэгээ одоо нэг 150 бараг 160-аад хүнд хийдэг. Ер нь тэгээ сүүлийн үед ер нь энэ бүр багасчлаа, бүр алуу болчлаа. Тэгээд ямар ч юм хүзүүний гэлжгийн дали үзүүтэй хүмүүс байвал нээлттэй. Ямар нэг очор дугаар, ямар нэг даатгал юу гэдэг тийм юм байхгүй. Голонтой шинжилгээ өгсөн байх хэрэгтэй. C зураг нь эрдэнэгийн зурагтай. Би ирээд тэр хаалгын үн төлбөр өгдөг. Одоо яг 6 жил үн төлбөр өгж байна. Тэгээ аюу том буянтай ажил хийж боддог. Тэгээ нэг хэсэг байсан чинь сүүлийн баялаа. Сүүлийн нэг жил ер нь баг ороогүй. Тийм тэгээд эсвэл хүмүүст би мэдээлэл өгч чадахгүй байна. Эсвэл хүмүүс ер нь дуусна гэж бол байхгүй. Тийм тэгэхээр яг тийм хүмүүс байвал бас гоё. Ирээд хэлгэрээ тий. Токио таврын юу байхгүй. Зайсангийн гүүрний наадлын Токио таврын 6 давхар. Тий. Тэгээ би хэмжтэй уулзнаа гэдээ ирэхэд нээлттэй. Гэхдээ эмнэлгийн утсыг ярьж байгаа номер аваад ирчихвэл. Эмнэлгийн утсаа шууд хэлчихгүй. Болно үстэй. Би бол бүксэл. Томруулахаа үнгүү хийх үү? Би бүх ирч том бав. Яг нүг нийгмийн хариуцлагын хүрээд. Нийгмийн юм даа гэ. Нийгмийн хариуцлагын хүрээнд габд хийж өгнө гэдэг бол үнэхээр нийгмийн хариуцлагын хүрээнд шүү. Надад чинь нэг нийгмийн хариуцлага шалчна. Тэгээ би ч нэг хэд нийгмийн хариуцлагын хүрээнд юм хийжсэн. Жишээ нь хавдартай бүсгүй хөхний хаалганд орхол тэ. Тэгээд имплантын газраас басахгүй. Имплант нь өөрөө өртөг өндөртэй. Окей болж юм гэвэл хэнийг хүн нэгжсэн гой баярлуулах л тэ. Янз бүрийн сорин морь гэл өөрийнхөө чадах хэмжээний юмнуудыг зарим хүндээ бол хийх хэрэгтэй. Тэгээ ер нь олон улсын эмчнэр бүгдэнд нь баг ийм юм байдаг. Заавал нэг хаалга. Жишээ нь оюун эмч гээд манай бас энэ мэслийн ихч байдаг байхгүй эмч багш. Энэ хүн бол хүүхдүүдийн хаалгаас өнгөйдөх урал тагнаас төрхий гэж байна шүү дээ. Тэр маш олон жил өнгөйж байгаа. Энэ мэдчихэд ингээд тийм заавал нийгмийн хариуцлагын хүрээнд юм байх хэрэгтэй. Бүх юм ингээд зоосны нөхөр хараад байж болохгүй. Буян. Нийгмийн хариуцлагын хүрээнд 3-аас дээш хүүхэдтэй ээжүүдийн хөхийг. Чи одоо барыг шууд бартарч юм шүү. Тэнд хамарчин сая 2 сар үзэлттэй юм чи одоо хөх араас нь одоо хөх шааж орж ирээд. Нийгмийн хариуцлагын хүрээнд сая ярьж шít 2-оос дээш хүүхэдтэй гэдэг. Тэгээд нэг хүүхэнд загнуулаад нэг хүүхэн над дээр хагалгаанд ороод хөвлөөсөө хөөг сурвалах юм. Гэхдээ хуучин эмнэлэг дээр тэгээд яасан тэр хүүхэн 4 хүүхэдтэй. Тэгээд ингээд хөнгөлт байхгүй юм чиг би тухайд нэг анзаарч хөнгөлт байхгүй. Тэр нэг хүүхний хагалгаа ирж тусчаад юм яриад болт дээр гэж гинт толгойд боддог. Гэхдээ ер нь ягаад энэ 4 хүүхэдтэй алдарт хийг 2 дургуутантай хүмүүс хөнгөлт урамшуул байж болохгүй гэдэг. Тэгээд дээшээ маркетинг бол удирдлагууд дээр ороо хилчдэг байхгүй. Тэгсэн чинь нөгөө хэд чинь шууд пост гаргаад алдарт хийг 2 доо хүмүүст нэгээс 2 сая төгрөг хаснаа гэдэлж. Тэгсэн нөгөө хүн чинь маргааш нь орж ирээд намайг цагнаад. Чи хөнгөлөгчиж мэдчихэж байна нэр надад хэлсэнгүй гэдэг. Тэг бас нэг тиймэрхүү санаанд сургүй юмнаас тэр хүнийг хөнгөлүүлж чаддаг юм аа тийм. Хөнгөлөж орцсон. Нөгөө хүнтэй ярьж сууж байгаад надад бодогдохгүй. Санаанд тэндээс орж ирсэн тий. Ороод тэгэлгүй чамааг хараад гэдгсэн тэгээ загнуулаад дууссан. Та нөгөө нэг сая гурлал нэг хөгөн туртай бүгсэн туртай юу гэж ярилцчихлаа л та. Чи бамаагаас асууя л та. Бамаа ч одоо эрэгтэй хүний бас одоо яг аль хэсэг нь их гоё байвал гоё байдаг бай. Цээж нь. За одоо back.
тийм байхгүй ш. Гэхдээ ийм мөртэй. Аа. Мөртэй. Цээж нь л ой явдлаа госон гэдэг ш. Хамгийн түрүүнд ийм цээжрүүл хараад идэм юм бодсон ч. Тэг үзгэн нас гоё. Алим шиг юм үзэхтэй л тэр чинь ийм Монгол тийм эсвэл онцгой харагдсан юм болов? Монгол ирчүүд ер нь ингэ шүтэн л байдаг. Тийм гоё юм алим үзэхтэй шүү дээ. Бүү ямар гоё ингэж харагдсан надад л. За одоо алим үзэхтэй болно. Алим габи. Алим габи болчихсон. 14 оны нэг босоогоороо. Тэгээ алим габи болцсон. Яа зүгээр шүү. Гэтэ ер нь би бол анзаарж байгаа юм эрэгтүүний үгзийг ер нь манайх ч ер нь үгзэг хэрэглээ маа залууч. Ер нь автгаа штий. Автгаа юу? Мэдгүй би өстөө анзаарсан. Би одоо үгзэг хараад л яваад идэв шүү. Тэгээ ер нь бол юугаар антамаар ер нь жоо автгаа. Юугасаа хөлний булчин жоохон муута. Монгол юм эрэгтэй ч тийм эрэгтэй ч. Тэгээ яг ийм гоё нэмнүүдэн тусгаар гоё үгзэгтэй ирчүүд нь хөвчлэн л фитнесээр тогтмол хичээлтэй бүжгэлтэй тийм л болооч. Тэгээс яг энгийн хүн бол ер нь пропорцсон байна. Адилхан дөө ир имгүүл ер нь Монгол. Рамараашнаас үгзэг хий. Тэгэхний энэ хоёр тал ер нь ингэж одоо би чинь ийм жижигэн турхан би бол тийм том фитнестэй том бөхтэй бол нэр байхгүй. Яг ингэж хэлвэл фитнесийн багш нар загнаа. Бас загнагоо. Одоо унтсан хөхийг чинь цээж энэ хөхний тасгал хийсээр аваад ингэж татраанаж байх уу? Унтсан хөх ер нь унжсан арьс. Агшихад айгүй хэцүү. Ямар арьс бүр агшихгүй. Тэгвэл язарсан арьс. Хизээж агшихгүй. Язарсан ингээд том биетэй ингээд олон дөрөд ч юм уу тэг ингээд язарсан байдаг шүү дээ. Тийм арьстай хүн 1000 фитнесээр хичээллээд яс арьс болтлоо турсан ч гэсэн тэр арьс нь л ингээд одоо энэ цамц шиг юм болчихсон. Язарсан арьсыг бол одоо тэгэл мислээр аа. Тэгэл язралтыг лазераар арилгаж гэнэ гэл жоохон яриад идэв. Би бол тэр жоохон үүсгдэг зэрэг. Одоо ямар тохиолдолд одоо хөх ч юм уу үгзэх ч юм уу тийм хагалгаа хийж болохгүй тохиолдол байгаа. Байна мэдээж би энэ эрүүл мэндэд ямар нэгэн асуудалтай хавдрын сэжигтэй тохиолдолтой за насан туршаагүй насан туршаагүй гэснээс нэр 21-с дээш үү 18-с дээш үү? Ер нь бол 21-с дээш гэдэг. Гэтэ одоо яг ингээд бас нийгэм өөрчлөгдөж зарим би нэг 19 тохинд хийж лээсэн. Хамгийн бага нь 16 тохинд хийжсэн шүү дээ нэрээ. Тийм үү. Ээжэнд дагуулж ирээд. Тэгээ тэр чинь айгүй юм бас өрөмц хүүхдэд тоглож байгаад нэг рүү юм аав шийдсэн чинь нэг юм ирээд нэг хөхөн дээр нь зөхөөл тэр тухайд амар хөхөрсөн. Тэгээ тэр бодвол хөхийгдэж ижсэн цусан хангамжтай суцаа гарцсан байхгүй. Тэгээд 16 нас хүрс нэг хөхөн том болцсон. Нөгөө хөхөн жижиг, нөгөө хөхөн чинь гэрээсээ гарчдаг, хичээлд явчихдаг, хичээд. Тэгээ ээж аав маавтаны ярилцаад бүгдээрөө ярилцж байгаад одоо хийс одоо бол гоё байгаа хаа тэр. Нэг иймэрхүү маркетинг бас юмуд ус байдаг. Яг ингээ барьж байгаа. Тэгэнгүүт одоо тэр өхний 21 нас хүртэл хүлээх хэцүү шүү дээ. Тэр өхч нь улам нийгмээс гадуурхагдаад байгаа байхгүй. Одоо яг түрүүний хөхний шиг те. Тэр өхд өөртөө ихтэй баймир байдаг. Тэгэхээр нэг гоо сайхны хагалганы нөгөө нэг гоё юм энэ. Хүнд байхгүй юмыг нь байхын төлөө ажиллаж байгаа. Нөхөн сэр наач бол нөхөн сэр шүү дээ. Энэ хоёрын имплант гэж гарч байгаа юм уу? Бага. Бүр галзаа. Одоо энэ зураас байгаа шүү дээ. Энийний чинь дотор л ингээд имплант хадчихна гинэ. Энэ чинь тэнийг л ерөөсөн насаараа юм. Минийх тийм жоох. Насаараа юм беби фест. Одоо энэ зарим юм би бол тэгтээ нэг энэ хүзүүд толгоор нэг ойртдгүй шүү дээ. Одоо хүзүүний хагалгаа энэ дэр чинь хүзүүний гэлжийдс хагалгаа гэдэг. За энд эндээс нэг болчиргаа түүгээд авчдаг. За нүүр үрэх хагалгаа хийдэг. Тэгэл дандаа их би. Их би энэ дээрээ л үзнэ. Их сүртэй үзнэ. Энэ ч хүүхнүүд их нэг анхаарал хандуулдаг штеп. Энэ л өстө суугаад мөх харагдаад төгшөө харагдаад. Энд нь бүр ингээм имплант татдаг болчихсон. За. Окей, ер нь бол одоо ингэ сүүлийн хамгийн их хагалгаа хийлгэж байгаа гоо сайхны мэдслэлийн ажил одоо яг хөхөө эсвэл одоо юу гэдэг өгс оруулах. За хоёрдугаарт тэгээд гуравдугаарт би бол их биен дээр ярьж байгаа шүү. За одоо жишээ нь зохины эмчтэй бол зохины талаар бол би яриад барахгүй шүү дээ. Тэр чинь их өдрөл орж байгаа. Их биен дээр нэгдүгürt өгс оруулах, хоёрдугаарт хөх, гуравдугаарт одоо тами так юм уу гарны үндсэн арьс, гойны үндсэн арьс юм хагалгаа орно. За тэгээд 4-5 дугаарт ингээд босоод ахлаа.
Подкаст румын хамтрагчаар Сан Мигэл бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Бага калори агуулсан гиз төрөх мэдрэмж төрүүлэхгүй онцлогтой шинэхэн зөөлөн амтыг Сан Мигэл лайтаас мэдвэрэ. Подкаст румын хамтрагчаар Сан Мигэл. Хөх ч юм уу, өгцөх ч юм уу мэдгүй одоо гоо сайхны чамдар одоо хийлгээд одоо амьдралд нь өөрчлөлт орсон хүмүүсийн талаар ярих гэж бодлоо. Ямар өөрчлөлтөд орж байна. Одоо эргэж ирээд одоо чамд одоо өөрт чинь эмчтэй одоо баярлаа миний амьдрал одоо ийм болсон гэдэг ч юм уу те. Эсвэл одоо ямар мэдгүй дам яриагаар сонсоод өө цаа чинь тэгсэн байлаа юм гэсэн байлаа гэдэг ч юм уу. Тиймэрхүү кейсүүд юу вэ? За би зөвхөн хүзүүний гэлжийн дээр гоё кейс ярил та. Нэг залуу над дээр ингээ хагалгаанд орох гээд тэгээд ирдэг байхгүй. Тэр залуугаас би яг энэ үнгүй хий гэдэг юм их сонирхдаг байхгүй. Зөвлөгөө авсан хөдөө орон нутгаас нэлээд гэлжгээ. Сая 200 мянган төгрөгөө энэ хагалгааг би хийчнэ. Тэгээд тэр залуу ингээд нэг сарын дараа 2 сарын дараа сая 200 мянган төгрөг бэлэн барьсан ирдэг байхгүй. Энд би ингээд бэлэн ихчлээ би банкнаас зээл аваад гэдэг. Үүдэн мөнгөө тушаач. Тэгээ би хагалгаа хийгээд тэгээ тэр хагалгууд нь 20-30 минут л үргэлжилдэг байхгүй. Тэгээ тэр надад ингээд яг тэр өрөө яаст үр зүрх рүү амар орсон байхгүй. Би ч хавдрын толгой үзэн мэслийг төгссөн. Хавдрын багш нар намайг маш сайн бэлдсэн. Тэгээд яг тэр өрөөнд тэр залуу нэг 20-30 минутын хагалгаанд ороход банкнаас сая 200 мянган төгрөг зээлж байгаа байхгүй. Тэг яагаад нэг ч гэсэн ингээд Монголдоо яа тийм үн төлбөр хийгээд. Тэгээд тэр ингээд толгойд ингээд бодоо тэрнээс амар стресссэн. Тэгээ маргааш ингээд болтон нэр сөөрх юмт энэ баярлаа гэд. Тэгээ би тэр ингээд сая 200 мянган төгрөг авсандаа ингээд амар имжиглээд идэг юм гимшээд ингээд. Тэгэхээр нь шууд удирдлагууд тавьж ороод нэг юм гоё энэ хагалгааг үнгүй болгоод өчгөө. Нэг мэр өслөөр гэдэг. Тэгэхэд чи би Синдреллийн аймлагт ажилладаг байсан. Тэгэл тэр окей чи тэгж байгаа бол хийгээл. Тэгэл маркетинг нь шууд ингээл энэ хагалга манай аймлаг үн төлбөр өгдөг боллоо. Ингээд тэгсэн чинь ингээд шууд амар ихсдэг байхгүй. Тэгэл нөгөөт нь ингээд телевизээр нөгөө нэг ямар комеди юм юу лээ. Нэг хоёр залуу ярьдаг шин. Тэр мөрөөр ингээд яригтал. Тэгээ яасан чи имэлгээс за бихээ энэ хагалгааг сард чи 5 хүндлэе. Дараа сар 5 гээд. Ачаалаад хэлхээлээд. Тийм. Уу ачаал чи яг бас чинь хувийн имлэг. Тийм. Тэгээд ягаад тэгээ надад ийм 5 хагалганы ирэх өгсөн байхгүй. Тэгээд тэр залуу ингээд окей гэж жилийн дараа над тэр ингээд 5-ын битантай сүү айр хвчлөө те. Ингээд гоё ааруул барьцсан. Эхнэрээ дагуулсан, хүүхдэд дагуулсан ирсэн байхгүй. Им ч ингээд гоё болцсон те. Тэгээд би ингээд эхнэр ингээд салцсан байсан надаас. Тэгээ одоо ингээд эхнэр буцаад ирсэн би хүүхдтэйгээ байгаа. Йоо тэр мэдрэмж тэр ааруул ямар гоё хамттай байсан гэж тэр болцтой хизээч мартагдгүй тэр залуу. Тэгэл би ингээд дээшээ ингээд Google Ops руу гүйж байгаа байхгүй. Ороод инглээ юм байна гэсэн. Ингээл хүн болгон баяр үргэл нэг юм. Огшоод бүр ингээл баатарлыг мэдсэн юм санагдал те. Тэр бол зөв амар гоё мэдрэмж. Гоё юм байна. Хайч нэг тийм юм хийх гоё санагддаг. Сонсоод ч гоё юм байна. Яг огшоод өглөх чинь. Би бас нэг тийм хийжсэн. Огшоод авчлаа. Тэр чинь нэг яачлаа. Одоо нэг би нэг хөлний хаалганд орж ирсэн. MBG гэдэг имлэг төр. Тэгээд тэнд дэжээд захирал залуу маа найздаг хөхгүй. Тэгээд би тэр чи нөхөр өөрөө бас яг давхар хаалганд орж тараа. Би тэр яг нэг өрөөнд. Бараг бодолч өнтэй чи нэг 20-30 хоног хамт байж байгаа. Тэгээ байжснаа гинт нэг юм хиймээр санагдаа. Тэгээ хамрын таславчны мөрөлттэй гэдэм биш монголчууд аяг тэрнээс олж хамар нь их битүрдэг гэд. Тэгээд тэгсэж энэ хамгийн их манаа дээр явдаг юу гэд. Тэнгүүд нэг юм аяа гэд. 1000 хүнд хамрын таславчны үзлэг үнгүй хийж өгөөд бид тэр нийлж байгаа. Тэгээ 5 хүнд нь хамрын таславчны хагалгаа үнгүй хийж өгч. Наадхан дээр чинь бас очижсэн шүү дээ. Чи ирж илөө. Тий. Тийж үзүүлжсэн шүү дээ. Чинийх яатсан байсан? Яг тухайн үед дэмч бол нэгт сүртэй хагалгаанд орох шаардлагагүй юм байна гэж тэр хийсэн. Гэтэ миний хамаар одоо хүртэл амар битүүрдэг байхгүй. Зүгт бүр таг байхгүй. Энэ одоо гоё болчихсон шүү дээ. Энд чинь бас тэр нөгөө таславч тэгээ хуучин 3 ясны хугарал муралтай байсан байхгүй. Тэрийгээ тэгшлүүлээд хугарлаасаа болоод зөвхөлцсөн. Хугарал бүр багт шүү дээ. Хугарлаасаа болоод тэр нь явсараа эмтлэн далигаад нөхөн жижигсэд эхэлсэн байхгүй. Тэгээд хоёр нөхрийг адилхан болгохын тулд нэлээд босгох юм байна. Тэгжээж юм адилхан болно гэд. Тэгээ за окей. За би баамагаас юм асууя заяа. За одоо ингээд миний найз хамраа гоё ингээд янзлуулчлаа. За тэгээ гоё ингээд бас эрүүл мэндийн хувьд гоё эрүүл болчлаа. Тэгэнгүүт ер нь ингээд яг өөртөө итгэж идэм юм эсвэл бол ингээд
одоо гой санагдаж байгаа шүү дээ. Тэр мэдрэмж нь юу ямар байд юм? Нөлөөлт юм байна нэц. Ингэхгүй юу. Одоо энэ хамар хийж өгсөн юм чи маань Infinity имлэгийн азаа гэдэг юм ч байгаа. Тэгээд азаа юм чи хамар уус хамгийн гоё нөө гэд хийсэн хамруудыг харсан. Тэгээд надад яг тэгжэлсэн байхгүй. Азаа юм чи хамар ад дагуулд юм аа. Ер нь бол азаа юм чи хамар хийлгсэн хүмүүс бүгдээрээ нөхөртэй болсон. Тэгээд тэгжэлсэн байхгүй. Тэгээд би за адтай үгийг харъя да гэд. Тэгээд хамраа дөнгөж хийлгээл. Эхний шинэ жилийн 12 сарын 5-нд авч байгаа. Эдгээд яг дүд эдгээд 5 хонцсон. Тэрнээс нь авч чадахгүйсэн. Тэгэл яваал орсон чинь хизээш тэгж аваагүй мөртлөө хөтлөгчдөд цэцэг авцсан. Гэт надад цэцэг үлгэж чинь ямар гоё юм бэ гэж би ч уцтаа орсон чинь энэ жилийн 43 дахь удаагийн үндэсний телевизийн баярын бишилийн хөтлөгч гэж санал тавил. Тэгээд бас гоё штэ юм хит хөтлөгч болсон. Миний хувьд багтаа үздэг байсан. Гоё 31-ний оройны баярын бишилийн хөтлөн гэдэг. Окей хөтлөе гэд. Тэгэл араасаа ингээл гоё байжсэн чинь өчтөр би жишээ нь UG-Plus комедианаар гарч байгаа хгүй одоо нөгөө нэгдсэн том шинжилүүд өгдөө шүү дээ 1000 өмнө те. Тэгээ би комедиануудаас ингээ өөрийг ч өөрч чинь агэлтгийг чинь. За окей гэл тэгэл өчтөр яг гарчаал дуулаад буусан чи би Morning Star яг азааг урд гарсан байхгүй. Азаа яг миний араас гаралт дуулж байгаа байхгүй. Тэгээд би гүнээрэл азаа юм чи хамар надад. Азаасан би ингээ Morning Star-ын урд дууллаа штэ. Тэгээд ариун нэгч тэр хоёр зогссон. Нөгөө дугаа дуулах гад. Тэгээ би буугаа ирсэн чи ариун нэгч өө сайн уу хөөрхөн шүү миний дүү гэл. Тэрний өмнө сараагчтай ч уулзлаад тэгэл галагийн хоёртойгоо уулзсан чинь бас л өөстө баамаа гэл ингээл бүгд ингээл мэдээл хамар мамарны тухай ерөнхийдөө бол гадралцгаацсан. Тэгэл хөөрхөн болсон гоё эсэн шүү гэл. Тэгэл сая энэ 10 сард яагаад ч юм ингээл миний ерөөсө төлөвлөөгүй байсан. Тийм гоё гоё боломжууд надад ингээ ороод ирсэн шүү дээ. Тэнд бүр ингээ яг үлгэрийн байсан. Яг буугаал ариун нэгч азаа хоёр зогссон. Хөөрхөн байсан шүүсний тэр хоёр гараад дуулаад араас нь бодлын гүнээс яваад би бүр вау азаа юм чамар нэр азаа авчирт юм шиг байна гэх. Тэгээ хүн өөрөө бас тэрүүгээрээ магадгүй манифест хийгээд дууддаг баха. Толинд их хардаг болж байна арай. Одоо бол нэг харахаа болчихсон. Одоо болцсон. Яг энэ жоохон юм нэлээд өндөр ингээл гинт болчоор хэцүүл та заримдаа өөрөө ч ихсэн хараа эвлэрч чадахгүй. Гэхдээ анханасаа бол энэ нүхэн тэнцхийн тулд нэлээд босно. Гэхдээ ер нь 6 сарын дараа бүрэн сууд юм бэл. Одоо энэ хаврын таславчны ягалгаанд орхоос айгаал яваад байгаа шүү дээ. Тэгэл нэг өдөр орондоо барах юм байна. Ер нь бол чихний мөгөрснөөс хамгийн анх авч үзэн хамгийн өвдөл багтай хөвлбөр тэгэнгүүтээ донор мөгөрс гэж заадаг. Хүний мөгөрс хийж болно. Тэгээ тэр нь зохгүй бол эдээс нь өрөвсөн ч юм ямар нэг эрсдэл болно. Тэгэл хамгийн батны насаараа дахиж зөхөхгүйгээр хавирганы мөгөрс авдаг. Тэгээ хавирга бол хийдэг болцсон. Надад ч бол одоо энэ тэндээс юм авах шаардлагагүй байх л та. Би нэг зүгээр л тэр таславчин одоо тэгшлэл таславчил янзлах нэг асуудал. Тэг гоё сайхан амьсгалдаг. Би яран жоохон жижигхэн болгох тийм үү гэж бодод. Бэнэс жинийн жижигхэн энийг нь жоохон бүдүү өөхлүүлнэ гэдэг байгаа шүү дээ. Таргалаа тэгээд. Томруулах биш өөхлүүлнэ гэж ярьж байгаа юм шүү. Ингээ боо товруутай болгомоор юм шүү. Харин мөгөөснүүдээс аваад тийм тогруутай. Тэгэл андаа Нэгний хариуцлага өрөөдөр нэгний хариуцлага өрөөд нэг жоо тогруутай. Нэгний хариуцлага өрөөнд ер нь бол найзгаа нэг жоохон өөхлүүлчихвэл тээ. Одоо дараа өөх гавь гэдэг. Тийм. Алим гавь өөх гавь. Тэр гавь яа. Одоо энэ сая ингээд таас гоо сайхны хаалга гадаад очиод орсон гэдэг чтэй. Ороогүй яг орыг гээд очиод ороод. Би болохоор нэг юм өөрийн гэсэн зорилготой мөрөөдөлтэй байхгүй. Тэндээ хүрээч гэж их боддог. Тэгээд Монголд эмнэлгийн аялал жуулчлал гэдэг юм хөгжүүлээгээд. Тэгээд ер нь бол энэ доктор бих гэдэг одоо Facebook одоо пэйж, Instagram одоо юу гэдэг энийгээ хөгжүүлэл үзээд. Тэгээд энэ яг Монголд хөгжих амар боломжтой байхгүй. Одоо яг ингээд хэлэхэд гаднаас Монголд ирээд өвчин эмгэг эмчлүүлээд буцахад хэцүү. Явандаа тэгдэг болох байх. Тэгэнгүүт энэ гоо сайхны салбар хөгжих боломжтой. Тэгээ би энэ ирхүү, улаан, туваа, хайлмаг тэ өөр Монгол энэ усудаас ихний ээлжинд татаад гэд нэлээд яваад байгаа. Тэгээ би одоо яалтч юу Солонгос гэж нэг том улс байна л да. Яалтч юу хөгжлөөрөөч тэр ингээд хамаг юмдыг татаад
байдаг. Гэхдээ бас ингээд одоо олонний танил инфлюенсерүүд маань ч олонний танил хүмүүс маань ингээд Солонгос руу очиод ир юмгүй хаглаанд ороод байгаа. Тэг яг энэ бол цаг хугацааны асуудал. Энтэй угаасаа ганцхан бийж үзээд байгаа юм шиг. Хятад хүртэл үздэг боллоо, Япон одоо үздэг боллоо. Одоо Америк бүр Солонгос хэмжээг хаачлаа шүү дээ. Тийм тэгээд Монгол бас удахгүй ингээд бүр энэ салбар хөгжижөөсэй гэж аягүй хүсдэг. Энд ихтэй хөгжих байхаа. Яг гэвэл өөрөө энэ гоо сайхны салбар хасар хурцтай явж байгаа. Надад нэг асуулт байна. Юу одоо ингээд гоо сайхны одоо Монголын одоо энэ гоо сайх одоо гоо сайхан гэдэг одоо хөхний хангалгаа шүү дээ. Одоо Туркид хийж байгаа, Солонгост хийж байгаа, Монголд хийж байгаа Хятад. За яг одоо энэ Азийн орнуудад одоо манай Монгол нь юугээрээ ялгаатай, Солонгос тэгвэл юугээрээ ялгаатай, Турк тэгвэл юугээрээ ялгаатай юм бэ? За ийм заяа. Ер нь бол мэдээж их орондоо ороод одоо их хэлээрээ эмчтэйгээ үйлчлүүлэгчтэйгээ харилцсан гэсэн нэгдүгээр хамгийн том давуу тал. Хоёрдугаар ч юм нь асар их зардал гардаг. Жишээ нь Монголд хөхний хагалгаа 12 за өөрийнхөө үнэ хэлэхэд 12-оос 18 сая баг. За Солонгост бол 12-оос 18 сая 20 сая вон хэмжээтэй. За тэгвэл Турк руу одоо 8,000-аас 12,000 доллар гэж байгаа байхгүй. За Америк руу бол 30,000 доллар ч тийм ингээд байна. Тэгэнгүүт тэр чинь зөвхөн хагалгааны төлбөр. Шинжилгээ, за буудалд очихно, хоолойн нийслэг, за хэн нэг найз, хэн нэгээ дагуулж байгаа. Ингээд өөрөө зардал амар нэмэгдэг. За хүн л юм чинь алдаа оноо гарна, фейлдж болно. Буцаад явах зардал тэр хүн өөрөө л гаргана. Монголд бол тэгэхгүй шүү дээ. Дахиж орж ирэл да асуудал шийднэ гэсэн. Монгол эмчнэр би одоо ер нь эмнэлгүүдийн ер нь аягүй их магт дуртай юм дээ. Хамаагүй сайжирсан. Үнэхээр өсрөнгөө хөгжиж байгаа. Сүүлийн технологиудыг маш сайн хэлж байгаа. Жишээ нь манай дээр байгаа үг сурвалх аппарат гэдэг байхгүй. Тэр Солонгосын Ганнам дүүргийн эмнэлгүүдийн үүдэн зөвхөн тэр аппаратны зураг байдаг байхгүй. Юу Эва гэдэг. Тэгээ би Солонгосын Ганнамын хэд хэдэн эмнэлгүүдээр орж үйсэн. Цааталт нь орно Хятад аппарат байж байгаа. Нэг уцаараа би энэ стори хийх гээд ингээл авахсан чинь манай аппаратыг бити оруулаарай те. Тэр зөвхөн өг сурвалдаг аппарат. Шинэ Монголд манад байж л байгаа. Тэгээ Солонгос тэр алдцах гад авч чаддгүй аппарат. Гэх мэт ч технологи бол маш сайжирч байгаа. Эмчнэрийн ур чадвар ч сайжирсан, гадаад харилцаа сайжирч байгаа. Тэгээ би нөгөө гаднаас Монгол руу ирж хийлэгдэг гэж сонсч байсан. Тэгээ над тэр өвөр Монголоос их хүмүүс ирдэг. Өвөр Монголын нэг одоо ингээд бас л хүн юм чи амд амжаал. Тиймээс өвөр Монголоор би маркетинг хийчихдэггүй юм чинь. Тэгээд амд амжаад ингээд явсан. Өвөр Монголоос их юм халимгаас нэлээд хүмүүс ирсэн. Туваагаас нэг 2 хүн ирсэн. За бүр их хэрдэг улсууд нь гадаадд байдаг монголчууд. Сая нэг хүүхэн Америкээс ирж байгаа байхгүй. Тэг ингээд надад баярлаа гэд 2 сая төгрөг өгдөг байхгүй хаглаа. Тип тий. Оо яахан болохгүй би хэрэггүй гэсэн зүгээр дугаа авчих таа гэх. Тэр бас гоё л доо. Йоо авчлаа. Тэгэл хамтуулнаар савал. Тэгсэн чинь тэр хүн ингээд ярьж байгаа байхгүй. Тэгэхэмч би Монголд $3,500 хөх сойлго хагалганд орж байна. Би тэнд $32,000 төлөх гэсэн. Пүү тийм. Ягаад гэвэл тэр хүн ингээд одоо филлер ингээд зөндөө юм хийгээд ингээд жоох асуудалтай. Тэнгүүд хүний хийсэн юм дээр орохоор үнэн болон дабл гэж нэмэгдэг. Тэгэхэд би Монголд ирээд аялаад зугаалаад аав ээж уулус урхмал амтантайгаа уулзаад $3,500 хагалгаанд орж байна. Ийм юм Америкаас ихэрнэ, Канадаас ихэрнэ, Японоос ихэрнэ, Солонгосоос ихэрдэг. Тэг яг монголчууд байдаг. Тэгээд монголчууд нэг юм групп байдаг юм шиг байгаа маас те. Тэд нэр дээрээ бол ингээд хоорондоо бичлцээд явж идэг. Тэгээд над дээр тэр гадаад байдаг монголчууд аягүй хэрдэг. Би бол тэнд аягүй баярлалтай. Жогон ч гэсэн хувь нэмэр оруулж байгаа юм да. Зүгээр дугаа авчих. Би авъя 2 сая. Тэр гоё гоостай. За тэгээ хэдүүлээ 91 минут ярилцсан байна. Тэгээд өндөрлөлт тал руу орж байгаа. Тэгээд та бүхэн маань тухтай чадвуу, яргасан зүйлсээ ярьж чадвуу, өөр бас биний асуугаагүй та бүхэн хэлхийг хүссэн зүйл бий юу? Надад бол сайхан л яасан ч хурдан өнгөртөө. Зүгээр ямар хурдаггүй. Би жоохон сандрах байх гэж бодсон. Ёор сандарсан. Ямар ч тойр тус баярлаа. Бүсгэндээ бас баярлаа. Тийм айгуу гоё яриад л нэг юм зүгээр ажил дээр кофе уусаж байгаа юм шиг. Сул гоё байлаа. Тэгээд анхудаага юм гоё подкастт орж байна. Та хоёрын бас аяллаа
контентын ажил үүсэт нь бүгдэнд нь амжилт хүсье. Бүсгүүдэд бас амжилт хүсье. Одоо гоё телевизэр мөнгөцний телевизэр үзэх нь шүү дээ. Тийм шүү дээ 31 Хүүхдэд ярих нь шүү дээ. Аав цуг орсон шүү дээ. Аав хөрхөнд харсан шүү дээ. Тэгээ мороо өгдөг шүү дээ. Наа нэг ич хөрхөн харагдж байгаа шиг биш ээ. Яг сөхөд таруулж байгаа өнжөө гэ. Зэнэ цагаар орсон баярлаа. Тэгээд бүхс ярих үүрэгтэй ирж байгаа юм байна да гэдгийг бол гадарлаад ирсэн. Тэгээд нэлээд гайгүй ярьсан байхаа гэж бол бодж байна. Өөрийнхөө бодсон бүх зүйлийг ярьлаа. Тэгээ манайхан бас нөгөө одоо би жишээ нь ингээ хамраа гатгаас сурталчилж байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт наад одоо сэжгийн байдлаар гоо сайхны хаалгаа өөртөө л хий бити бусдын тархийг угаана заваа юм мама тийм хандлагаас аюу харагдсан бэлээ. Тэгэхээр энэ бол ерөөсөө хувь хүний сонголт. Тэгээд бид нар энийг жоохон дутаа гоё болгох чи тий нөхөс сэргээ чи тэгээд өөртөө л илүү ихтэй байханд бол хийж байгаа. Тэгээд энэ бол хувь хүний сонголт, хувь хүний шийдвэр. Тэгээд өөрт нь гоё байгаа бол танд ямар педли яах вэ гэдэг шиг тий. Тэгтээ яах вэ бас би бол харьцангуй нөгөө хараалгаж сурсан дассан учраас нэг хэмзэглээгүй. Гэхдээ бас хүний гоо сайхан гэдэг чи имзэгс идэв өөр юм жирийн хүмүүс бас модель болол ингээл оронгууд бити ихт оромжилж байгаарэ эмхтэйчүүдээ тэгээ гоо сайхны хагалгаа гэдэг бол одоо юм эмчи хийснээр те маш сайжирсан гоё төвшөнд хүрсэн. Тэгээд энийг аль болох эргээр хүлээж авч байгаарэ гэж бас өөрөлдмөр байна. Уг нь бол яг миний оронд үжнээ орох байсан. Үжнээ мандаа шоо гадагшаа явсан байгаа болохоор би тэгээд өөрөөсөө очлаа баамага үжнээтэй суулгах чи гэж бодсон чинь. Гэхдээ чамд дүүл их чи ихнээсээ тэгж хэлсэн бол чамд яг үжний шиг л ингээл харьцаа авчихсан шүү дээ. Цаад чи Вьетнамд авах шиг. Манай хүн ч одоо нөгөө ингэсэн байхгүй цаашаа үгийн өөрийн гоё өндөр хамартай хүн шүү дээ. Тэгээ би яг хэлчихвэл хоёлаа за хамар нэрсэн гэл яг өөдөөс хараа суужснаа чи ингээ хордоо гэсэн байхгүй. Тэг би ингээ харсан чи үзүр нь харагдчихна гэж харагдчих шүү дээ гэсэн. Аа нөгөө л өндөр болсон. Ангра. Тийм хүмүүс харагддаг юм уу? Бүгд харж үзчихээ. Тачаар нэг тийм тип зааж өгсөн. Тэгээд сонирхолтой нэр энэ юм монхор байхаар юм битүү их иршүүдрэхтэй харагддсан юм байна. Тэг миний чи юм монхор тэгээд энийг тэгшэлсэн чинь би ер нь өөрд нь би дандаа харавц өмсдөг юм шиг харавснаад үнэхэр гой зөгтөг. Тэгээ энийг өмссөн чинь надаа ингээ харан өрднийх шиг зөхгүй байна. Тийм үү? Тийм цаанаа тийм үү? гэгээлэг юм өмсгөр гоё харагдаад тэгээд ийм эмгтээлэг арай илүү эмгтээлэг болоод ер нь юм гоё эмгтээ энерги гараад бас их гоё болдгийм байна гэдгийг уламжлалаа ингээд өнөөдөр. Зээ. Сайн хараа баамаг нэг хамраа ингээ хар гэдэг нь харж. Тэг ингээ бэхэр орч бэхэрс юм сонсож. Тэгээд энэ подкастыг үзэж байгаа хүмүүс яг ингэж хэрвээ харсан болвол би харсан гэдэг үнчээр коммент өчрээ зөө. Ингээ хардаг болчтой байлаа зөөрөө. А тэгвэл би бол харахгүй гэдэг байгаа шүү дээ. Хараад байгаа юм уу? Харж гинэ. Ой. Би бол харагдахгүй завдаг бол мэдгүй юм. За окей гэдэг. За окей тэгээд урилгын хөлөөч хөлцөрсөн хоёр зочиндоо маш их баярлалаа. Тэгээд энэ ч одоо манай шинэ оны сүүлийн дугаар уу юу? Хий загархлаа. Шинэ он гараад гарах. Оо за. Оны хамгийн ихний дугаар. Тийм. За тэгвэл энэ маань ингээд 2026 оны хамгийн ихний дугаар болж байгаа юм байна. Тэгээд гоё баярлалаа. Ингээ лаад тагаалаад. Тийм. Аанаас. Тэгээд энэ удаагийн дугаарт маань Бама, комедийн Бама тэгээд манай гоо сайхны мис заслын эмч Бэхэмэн хөдөлсөж ирээд тэгээд их гоё хэрэгтэй мэдээллийн тухай ярилцсан байхаа гэж бодож байна. Тэгээд энэ сэдвийг бас олж энэ сэдвийн тухай ярилцъя гэж санаачлаг гаргасан. Габида баярлаа. За гэсэн дуртай. За тэгээд маш их баярлаа. Тэгээд зочдтой 26 онд алаад өгөөрэй. Тэгээд энэ бол юуны оны өмнө бичигдэж байгаа учраас та хоёрт бас шинэ жилийн баяр мэндүргийг сайхан баярлаарай гэж хэлмээр байна. За тэгээд өөртөөсдөг хамгийн сайхан бүхнийг хүсье. За баярлалаа. Шинэ минь дотоо шинэ оны минь шүү дээ. За дуусгая. За ингээд хамтайсан та бүхэндээ маш их баярлалаа. Подкаст нэрөө өндөрлөж байна. Powered by Airplane. Айлын өгч гэдэг өрөөтэй явдаг байгаа. Бид бүхнийг байнга дэмжиж ажилдаг. San Miguel Light, XM Broker, мөн Avandra бид бүхэнтэй хамтран ажиллаж байгаа. Өмнө Broker-гийн Gene, Mompay application бид бүхэнтэй хамтран ажиллаж байгаа бол хатаатай нэрх дугаараар иргэд уулзцгаая. Баярлалаа. Powered by Airplane. Айлын хөгжий.
Podcast Room-ийн хамтрагчаар Сан Мигэл, Mompay, XM Broker, Zubroka, Avandra,